Вацаа залуусаа тэгээд одоо удаан хүлээсэн байх. Хүлээгүй шиж магадгүй л дээ. Би бол хүлээсэн гэж найдаж байна. Яг оноо зэрэг нэмэх юмны ээлж дугаар хөлөхэд бэлэн болсон байна. Тэгээд энэ удаагийн манд дугаараар бид бүгдийн нийгмийн хурцтмал сэдв болоод би одоо нэгэн үйл явдал болж байгаагийн сацуу бид бүхэн ардын багш Дэвига урлаа. Баярлалаа. Тэрсэн биш. Баярлалаа таатай. Бас нэг сайн хөөрөлдөх гэж байгаа учраас. Тэгээ нэг сайндаа ч өрөөг мөө бууцаа холдохгүй юм. Нэг юм байхгүй. Яг гурлаа ярьж хамаар байдаг. Тэгэл битээш нэг энэ тойлет дотор баг хамгийн 24 цагийн 21-ээс уншиж байгаа шүү. Бараг л хоорондоо баг юм яриа суучих юм чинь бас нэг өөр хүнтэй бас юм ярьж байгаа шүү дээ. Тийм санаатай. Дэв гэхэр чи жинкнес чинь. Юу нь бол миний бүтэн дээр бол Баттаваа. Баттаваа. Тэнгүүтээ даваагийн дэв. Дэв нь бол никнейм гэж одоо манайхаар бол нөгөө одоо юу гэдэг юм. Оцгоч гэх юм. Оцгоч. Эсвэл одоо нөгөө англиар бол никнейм гэдэг шүү дээ. Багш гэсэн тийм. Юу нь бол үндсэн мэргэжлэмээр бол түүх нийгэм англи багш. Нийгэм суурилан хамтлагч багш. Түүх нийгэм англи. Оо. Тийм англи хэл дээр түүх нийгэмтэй холиолол хэрэлдэх юм шүү. Одоо тэнгүүтээ одоо ер нь бол яг хөө тэгэл хуурай ер нь бол багшилж байна. Тэгээ хажуугаар нь бас яг хөө янз янзын чиглэлээр бас нийгэмд бас жоохон юм шүүмж яриа өрнүүлэх. За Facebook дээр бол яг бас жоохон нийгмийн асуудал, ялангуяа энэ улс төр нийгэмтэй холбоотой асуудлыг жоохон шүүмжлэх. Тэр тухай хэлцүүлэг яриа өрнүүлэх тийм. Эдгээр өмнө нь яг хөө өгсөн чинь бас нийгмийн тэмдэглэл гэдэг нэг контент бас Ройл штэ хамтарч хийжсэн. Тий, нийгмийн асуудлыг өргөл ном яриад хамтдаа ярилцаад тэн дээр шүүмж өрнүүлэх маягтай. Тэр номоо задлаа. Тий, задлаад өнөөгийнх нь нийгмийн асуудал, монголчууд нь ямар байна, бид нар ямар байна, залуучууд нь ямар байна гэдэг асуудлыг ярьдаг байсан. Тэгээд манай Бэгимен бас манайх нэг юм бид нэг подкаст хийдэг. Бид хэвээс ярилцаад энэ ерөөхдөө бас нэг цаг үеийн асуудлыг яриа. Бас юу нэг тухай хөлдөж болохоор гэдэг. Санаандгүй байдлаар л норж байгаа гэж байна. За бич тэгвэл дарааглахаа дагуу явах шууд халуун сэт өрөөгөө авах. Аавчтай л байд. Миний хувьд бол за яг жоохон юу яа өгч жоохон өөрсдөө жоохон доороос дэвш тийхүү. Жоохон гэгэл явах. Тэгээ жоохон гэгэл гэх. Арай жоохон зөөлөө үү? Арай жоохон зөөлөө. Шууд хоц руу орж зөөлөнд гол гарч яг нэг хамгийн өстэй фанчаа хийж ардаас нь фейлдэж байгаа шиг юм болчихно л та бодоод байна. Тийм үчин зүгээр шууд заах эхлээд сошиал сонирсаахаа гэдэг зүйлээс эхлэе. Гэтэ тэрнээс нь яг нэг үндсэн ярих гэдэг сэдвээ хасаад өөр сошиалор бас тэрнээс ч өөр зөндөө гоё юм болж байгаа тийм шүү дээ. Тийм нэг талаас сонирсаах юм. За би ч одоо ер нь ойрын үед одоо ажил төрөлгээ нэг Facebook ухахгүй байна. Ирэх болонд байна. Тий нэр гэсэн. Дугаар бичгээл ирэх бол энэ байна. Би ингээд тоглоом тоглоод энэ ч одоо миний үндсэн ажил болсон. Тэгээд Facebook дээрс тэгээд ер нь бол энэ Facebook руу ч орохоос тургуу хүрдэг болчихлоо. сүултээ юу? Ороод л ерөөсөө тийм гэгээлэг юм ер нь байхгүй. Байхгүй л байлаа л дээ. Тэр нэг бондгор нэг өвөр Монгол охин амар загнаад бичлэгийг явуулдаг болсон боллоо. Нэг тийм сонсогдсон. Тэр охин ч гэхдээ бас зүгээр яг агуулга нь бол зүйл юм л ярьлаа шүү дээ. Монгол босоо хүчгээ мэддэг монгол хөө одоо энэ алга малга гэсэн тийм юм сүултийг тийм бичлэг явуулсан. Гэхдээ тэр бол зөвлөдөө тийм. Үнэн яг хөө тийм. Тэгээ үнэн угаасаа үнэн байгаа юм чинь. Чөлдөр бас нэг юм харсан чинь нэг каргоны компаниуд чинь ятаас наашаа гарах татвар нэмэгдэж байгаа нэ тэрийг ерөөс ажилт хийхгүй зогссон юм. Сонсогдсон тийм. Наадхан дээр чинь бас нэг юм байгаа. Одоо нэг Club House дээр нэг бодингийн анализ гэдэг бас нэг тийм юу байдгийг бүлэг байдаг байхгүй. Одоо олон харилцааг юм болоод гэдэг ярьдаг. Ах ишнэр манай үе залуучууд байдаг. Тэн дээр бас тэр нэг хятадд нэг 40% татврын асуудал ярьдаг. Харин экспортын татвар нэмэгдэж байгаа гэсэн нэг асуудал яриад илээ. Тэгээ энийг бол яг 100% батлсан юм уу батлаагүй юм уу гэдгийг тодорхойгүй байгаа. Янз янзын шуумууд явж байна. Ямар шуум бэ гэхээр одоо нөгөө хятадын нөгөө Шандоо гэдэг мужруу бол хятадын засгийн газраас бол цэргийн одоо юм юу болж байна. Батлангуулын салбараас тийм юу болж байна. Тэгэхээр миний харж байгаагаар бол хятад дотоодд нэг жоохон асуудал үүсээд байгаа юм. Дотоодын янз янзын нөгөө коммунист нам доторх жоохон зөрчил бүлэглэл хооронд тийм конфликт гэж ярьдаг зөрчил бас байгаад байгаа юм. Тэрнтэй холбоотойгоор хятадч бас нөгөө гаднаас өөрсдөө нөгөө дархлаа хамгаалах зорилготойгоор их тийм зарим их нууцлдаг шүү дээ. Хоош бүх юм талбай. Уусаач нөгөө коммунист орны бас цаад бодлого өөрөө байдаг учраас тийм шалтгаан бас байгаад байгаа шүү. Надаа энэ дээр бол яг гоо тэгэл нөгөө Club House дээр бол нөхдүүд бол тал талаасаа л хэрэлдээл маргалдаал ах шиг байлээ. Тэгээд энэ бол өөрөө төрөний дээр карготой ч холбоотой асуудал юм болов гэж бол би бол бодчих. Бар мөн баха. Өөр одоо тийм карготой холбоотой тийм татвар асуудал. Одоо би чинь урдаас юм захиж авахаар нөгөө яг эхлүүрээ хажууд нэг
газар карго гэдэг юм байна. Айгүй хотын төв. Тэгээд яг бусад каргоноос жоохон үнэтэй. Тэгин чинь тэднийх нь тэр ажилт хийхгүй зогссон бэл. Тэгэнгүүт чинь Тэгэхээр зүгс өөр хэлээр гарахгүй гэсэн юм. тий хэлээр бараа авахгүй байгаа гэсэн. Барааны захиалга гаргах барааны захиалга өөрөөс авахгүй байгаа гэсэн. Шийдвэр аль талдаа гарч ээж тэр чинь нөгөө нэг хитэн дүүргээр гарах уу гэдгийг шийдэх гэдэг байгаа байхгүй. 40% нэмэгдчих юм бол тэгэл яа. Хэцүү шүү дээ. Тэгээд тэр юу бас нэг залуугийн бичлэг үзсэн шүү дээ. Би тэр 90-ийн дээр л хэлээ л дээ. Нөгөө хүмүүсийн нөгөө чемодануудаа гаргахаа болцсон байна гэдэг. Тийм бас. Компани чемоданууд байдаг шүү дээ. Тэр өөрсдөө нөгөө чемоданууд чирээ гардаг байсан шүү дээ бид нар чинь. Тэгэхээр болцсон байна. Тэгээд тэгж гарахгүй болсон. Заавал ачаад өгөх хэрэгтэй болсон байна гэдэг. Тийм мэрэгэл байсан. Тэндээс наашаа юу? Тийм наашаа. Нөгөө бид нар чинь нэг ингээд нөгөө одоо онгоц монгоц ч гэсэн нэг чемодантай гал яваад орчихдог гэсэн. Тэр одоо хэдтаас наашаа гарахтаа тийм чемодантай гарч ирэхгүй тийм чемоданаа ч гэсэн ер нь бол ачаад өгөх хэрэгтэй. Асал жоохон хяналт юм хангалтчлаа. Тийм бичлэг бүр тэр залуулагь өөрөө нэрэн дээр ирээд наашаа орж ирж байсан. Тэгвэл энэ дээр та юу гэж бодож байна? Саяхан ч бас нэг манайхан Японд очиод баахан хулгай зэлгээгээ самраа идсэн юм л шүү дээ. Нэг тийм бас хэрэгтэй байгаа. Тэрний өмнө чинь солонгосыг одоо угсаа яаж самарч байгааг тэр үү. Ажигаас нэг 50 нөлөө Тайландд нөгөө нэг бурхны хулгайлаад нэг самраа идсэн шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нэг Одоо бурхны ялгаалсан юм уу? тий нэг хулгайсныг самарсан юм болсон шүү дээ. Тэгэхээр Бүр хааны ордоос суулгасан. үзүүрийн хулгайсан шүү дээ. Суулгасан гэж чи бөө юм байна шүү дээ. Тэгэхээр энэ ордон хил гайлын энэ улсаасаа ингээд гараад Монгол руу явж байгаа чангараад байгаа нь манай улсын арчаагүй юм болов эсвэл манай иргэдийн ухамсаргүй юм болов гэдэг дээр бас санаа эргэлзээтэй байгаа байхгүй. Одоо ингээд анх бол зөөлөн байсан шүү дээ Солонгос энэ. Айгуу зөөлөн байсан шүү. Бизнес юм. Тэгэхэд одоо ингээд баг эндээсээ очиод хил гарах гэж байхад нь өөдөөс нь буцаагаад байгаа шүү дээ. Тэгээд Солонгосоосоо бүр ингээд нөхдүүдийг аль болох ингэж ачиж наашны явуулаад байгаа. Тэгээд тэнгууд энэ дээр манайхан өөрсдөө ч ашраач болохгүй болохоор л ингээд өгдөөд байгаа юм биш үү гэсэн бас нэг бодлоо. Уусаа тэгж байгаа шүү дээ энэ чинь. Хашираагаад байгаа байхгүй юу? Одоо жишээ нэг одоо аль газар л манайхан гэхдээ бүгдээрээ ч тийм биш. Хилтээс хөлбөрлөд явж байгаа залуучууд байгаа. Ер нь бол очсон тэгэл орон болгонд л манайх нэг чинь жоохон тэгчил гэж ойлгоод байдсан шүү дээ. Ер нь бол госчдаг болчихдог үл тэ. Тэгэхээр тийм болохоор нөгөө нэг энэ солонгос энэ одоо ажил олгож байгаа хүмүүс шүү дээ. Солонгос өгөөнөр мөнгөөр ч юм уу тэр нэг юм нас тагцсан нэг юм юу гарууд чинь нөгөө монголчуудтайгаа амар муухай юм. Муухай харьцдаг нөгөө дарцал байхгүй бол тэ. Наа гэж толгойг нэлчих юм бол тэгээд даварчдаг гэдэг тийм юу бол бодолтой байдаг байл. Тийм. Бурхны шаадаг бол яриад энднээ. Тийм. Бас нэг юу гадаад мэдээ өөлөө нэг рестораны реклам ч өгдөг болоо. Тэгсэн чинь энэ жуулчны гудамж ч Европ. Яа ингээл панорамдаа л алхаж байгаа хүмүүсийг авсан чинь нэг жуулч нь Европт нөхөр яа зүгнээс нэг төрөвч ингэж тэр нэг ялч Монгол инглээс л байлээ. Яа гайхалтай. Царай мараа яг ингээд харагдаж байгаа юм. Яг энэ дээр нөгөө нэг хоёр зүйл бас тодруулж яриулах сонирхолтой шүү байна. Яг нөгөө монголчуудыг зарим нэг одоо юу гэдгийг арт өмнө одоо түүхэн талаас нь монголчууд бол нөгөө юм зарим нэг талаараа бидний түүх ингээд аваад үзсэн. Бид чинь бас их тийм шудраг бус шудрагын мэдрэмж хөндөртэй хүмүүс юм шүү. Миний хараад байгаа. Яагаад гэж юм гэхээр одоо тэртээ манай Монгол бол ер нь шудраг юм ярихад их зурчаад байна шүү дээ. Ер нь дандаа л хүмүүс аль болгол яаж нэг аргалж юм зохицуулах уу гэдэг арга барил явахсаар арга болчихлоо. Яаж нэг аятайхан шиг зохицуулаад нэг хоолны мөнгө зохицуулах уу, яаж нэг ажил төрлөө зохицуулах гэдэг бол ерөнхийдөө могоогоор хэлэх юм бол нэг арга зайлж чадж байгаа арга барилаар зүгээр хоочрлоод орчиж чадахгүй танил тал руугаа ярьчлаа. Тийм. Тэгэхээр энэ юу харуулдаг байгаа юм бэ гэхээр хүссэн өсөөгөө нөгөө хамтын амьдралд чинь ийм тэгш бус шудраг бус зүйлүүд бий болохоор хүмүүс угаасаа шудраг бус юм байна. Угаасаа л тэгш ус юм байна. Ерөөл ингээл амьдрах юм байна гэдэг нэг ийм тогтчихсон нэг юм зарчлын шинжтэй юм уу, дадал зуршлын шинжтэй нэг ийм үүснээс болоод магадгүй бид нар ингээд энэ ямар нэгэн аргаар л яаж нэг амьд авах вэ гэдэг нэг одоо англиар нэг survive гэж ярьдаг шин амьд. Тэр нэг юм руу шилжижээл ингээл янз янзын хулгай зэлгийн нэг ийм яваад байгаа юм болов. Чадж байгаа юм дараа байхгүй. Тий. Уур нь бол миний ойлгосноор бол 90 оноос өмнө бол монголчууд одоо бид нар чинь нөгөө өстой коммунизм байгуулна гэж гоё юм яриад явсан. Тэр үед бол Монголд бол хулгай бараг гадгүй байсан гэдэг байгаа шин. Яагаад гэхээр хулгай их шаардлага байхгүй. Хулгай их юм бол маш хатуу шийтгэлтэй байсан. Тэгэхээр тэр нэг талаараа нийгмийн тогтолцоотой болоод нөгөө хууль шүүх гэдэг магшуулын асуудалтай холбоотой. Нөгөө талаар өнөөдөр ягаад энэ болчих вэ гэхээр магадгүй энэ мэн түрүүний нэг хурлаг ярьдаг тэр шудраг усын мэдрэмж тэгшмэс байдлын энэ шалтгаан маань өөрөө бас хүмүүсийг тэр нэг зүйл рүү түлхээд оруулчихж байгаа юм уу гэдэг нэг юм
бас жоохон нөгөө талаас нь харах гэдэг шүү дээ. Одоо шүүмжлэхээс илүү бас аргагүй нэг юм өссөн хүмүүсийг оруулаад байгаа юм уу? Хөрх юм дээ гэсэн байна тий. Илүү шүүмжлэх талаас нь харах юм бол зарим нь бол үнэхээр тийм байдал орж байгаа. Одоо өстой нөгөө яа харахгүй болоод хоолны мөнгө гэж байдаг юм уу, амьдрах харахгүй болоод сонголтгүй болоод ч байдаг юм. Эсвэл амьдралын хатуу бэрх гэж ярьдаг шиг. Тэгээд Бээжинд хулгай хийдэг ихчээс та яагаад ингэ хулгай хийгээд идэм бэ гэсэн чинь хүүхдээ бодоод гэж хэлсэн. Тэгэхээр ингээд нэг сонголтгүйгээр хүүхдээ тэжээх юм тулд Бээжинд хулгай хийв. Бээжинд хулгай гэдэг ч одоо бас л чанга шүү дээ. Зэрлэг юм шүү. Хятадд бол тэр хулгайгаа баригдах нь маш хатуу шийдэгдэлтэй шүү. Гарын хуруугийн тарьдаг гэж шүү дээ. Маш аюултай. Хатуугийн тарьдаг. Хуруугийн ярьдаг. Хуруугийн тарьдаг. Тийм бод манжиих ёстой. Ерөөсөө хятад бол хулгайг ерөөсөө тэгж дайрладаг гэдэг. Тэгж дайрлахгүй бол тэр олон тэрүүн мөнөж одоо яаж тэгээд барахаас унаах байхгүй шүү. Базчлаа явахгүй бол тэр олон хүмүүс чинь тэгэл асуудал. Угаасаа тэр нөгөө хятадын тэр хууль мөл чинь тийм амар нөгөө хатуу байдаг нь угаасаа ганцхан намд бацж байгаа. Тэр намал одоо ингээд хүчээ халаад бутрах юм бол энэ чинь амар олон өстөн үндэстэн дээр ингээд талдаа босох тийм магадлалтай. Тэгэхээр тэр нам ч гэсэн юм бол дотор маш чанга хатуу байгаа. Дээрээс нэг хэдэн тэрбум хүний одоо ийм нэгдлийг бодоод нэг 10 стаг буудах нэг тийм асуудал шүү байхгүй дээ. Яг хоо энэ дээр бас нэг хоёр талын нэг зөрчил яваал байгаа юм л да. Одоо нөгөө улсын коммунист нам ч бас дотроо их олон фракцтай гэдэг байгаа шүү дээ. Эдийн коммунист нам гэдэг байгаа ч чинь нөгөө үдэс санаагаараа бас хүмүүс хуваагдсан шүү дээ. Одоо нөгөө Хуучин Таовгийн талын барилгчдад байгаа залуу хөдөлгөөчний нөхдөд байгаа. Ши Жинпиний талын одоо нөгөө уламжлал нөхдөд. Энэ хоёрын хоорондын зөрчилчин бас одоо Ши Жинпиний нэр хүндийг хувааж байгаа. Одоо нөгөө Винни Пүү гэдрэгээл мань үнэ чинь жоохон шоглцсон байсан шүү дээ. Тэр чинь бол нөгөө талын байр суурийн нөхдөд л нөгөө жоохон шоглоод байгаа гэдэг. Тэгээ нөгөө эдгээр илүү хурал дээр яг нөгөө Хуучин Тав гэж хөөгөө гаргасан шүү дээ. Нэг тийм нэг сцен гарсан шүү дээ. Нөгөө нөхөр суужсэн чинь би өөрөө үг хэлэх хэрэгтэй байсан гэсэнгүй. Та өнөөдөртөө хэрэггүй гэж аргаж байгаа нэг кейс. Тэгэхээр эндээс харахаар бол тэр нам гаднаа харахтаа юм нэгдэлтэй ч гэсэн дотроо үүрэх ингээд хуваагдaltaй байт юм. Одоо манай Монгол ардын нам ч гэсэн одоо яаж байгааг бодлоо. Одоо бид харж шүү дээ. Гаднаасаа ч юм нэгдэлгүй дотроос юм нэгдэлгүй. Тэгэхээр болсон хүчин ч юу. Ер нь манад ер нь юм нэгдэлтэй нам байгаа мó яг үнэ. Авсан авчин ч соолоо болдог. Бол баг шүү. Хин байгаа. Монголын бивчтэй нам. Юм нэг хоёулаа зэвтэй шаардлагатай. Тэгээ сая бас нэг юу болсон шүү дээ. Нөгөө Жинзи бослог гэдэг. Тий. Тэр бас та жинхэнэ бот нэрлээ тий. Непалын тэр чинь Непалаас өргөжлүүлээд Индонез. Бас тийм асуудал гарсан. Тийм тархаа л явсан л та. Чинь манайд болохоор өгшин гундалаа ах маань Непалтан шүү. Тэр Непалд тэр цэнгүүнийг нүцгэлэн байгаа шүү дээ. Яа. Шүүмжсэн лээ энэ өгчөөс гаж өслөө. Ахуу өгтэй юу нүцгэлнгээ балаа байна. Нүцгэлж яагаад Непалд нэгэд байгаа шүү дээ. Клээс матмаар л гамнаа. Манай гүндлаагчтай бас сайхан юу хэлтэй. Юу гэдэг вэ нөгөө хамаана дураараа ярьдаг юм л дээ. Бодохгүй ярьдаг. Бодохгүй шийдэг шүү зүрх гэртээ ингээд үнэ задлаад ингээд тэрийг л аяудаа шахаад байгаа. Үнэ задлж байгаа ч заавал бодоод ах юу. Гэхдээ дэр чинь ихтэйг авч юу буух ч гол ядч нэг хайн зайн задлалтай төвний нүдэн дээр тийм эсвэл зүгээр нэр нь тийм дуртай чинь. Сэнгүрэн дуртай. Үүдээ сэнгүрээс одоо сагвч. Сэнгүрэн үнээс. Сэнгүрээс. Тэгвэл юм боддоггүй юм байна юу? Тийм бас тийм. Тийм байж. Гэтэ тэр Непалынх бол амар юм байна те. Тэр нэг оюутан залуугийн ихтгэлээс л юу насцсан юм шүү. Тийм шүү. Залуу хүний ихч хүчээр л ерөөсөө гисцэлтэй. Гэхдээ тэр залуу бол тэр үлгэр тэр ихтгэлийг амар тэмцсэн. Одоо нөгөө зүрхэнд хүрнэ гэдэг шиг ярьдаг шүү те. Хүний нөгөө нэг итгэлийг асаа зүрхэнд хүрч зоргийг нь өөрбөл яахааргүй асаацсан л. Тэгээ хүмүүс чинь тэгэл нэгдэл загвасыг л төрийн ордноо шатаага тэр нэг хэдэн сайдуудыгаа зодож гүйж байгаас бахаан гачилаа шүү дээ. Тэгээд чи спотлаа шатааж байгаа. Шангрилад нуугдчихсэн буултаж тааж байгаа. Бас гоё ажиллачоо. Тэгээ одоо тэгэл бүх юм 50 цагаанд боллоо. Тэгээд эргээ сайданд нэг рэпер гарчиж байгаа шүү дээ. Тийм л яг шүү. Тэгсэн тэгээ дараа нь хараа Украины араас явж байгаа юм шиг. Украин чинь нэг комедиан гараад самрах яаш юм. Манай Зелинский комедиан гараад самрахаас илүү тэр зүгээр комедианы цаанаас нь Европын холбоо шүрвцээрээ босуулчихж байгаа шүү дээ. Тэгсэн л Зелинский жаахтай яхахгүй нөгөө Европтой илүү ойрлох юм билээ л дээ. Эсвэл өөрөө жууд гаралтай учраас бас
Европ болд төвшиг гэсэн юм да. Тэгээ эндээс чи нөгөө яа харахгүй нөгөө үдис санааны зөрчил гэдэг юм чинь эцэст ийм л юм байт юм байна. Тэгээ дунд нь украинчууд өөрсдөө Эцэст энэ жирийн арт хүмүүс энд нь холсож байгаа юм да. Хүмүүс тэгэхээр нөгөө үдис санааг бас бид нар яаж илэрхийлэх вэ? Яаж үдис санааг цаашаа түгээх үү гэдэг маань өөрөө бас дахиад бидний хамтан амьдралын бас асуудал болоод өөрчилж байгаа гэж хардаг шүү дээ. тэгэл одоо энэ болж байгаа Орос Украины дайнаас за хохирч байгаа за Украин иргэд. Тэгээ нөгөө Оросын багаас нь Багаас нь тий. тэгээд араас нь санхүүгээр Европ явуулдаг шүү Тийм шүү дээ. асар их дэмжлэг ингэж явуулж байгаа шүү дээ. Хоёр талын том үзэл бодлоо нэг бас зүгээр жижигхэн нөгөө минимал одоо хөвлөртөнд бодоод үзэхэд нөгөө ээж аав чөрийнх нь үзэл бодол таахгүй байхад хоёр тийш салаа явуулаа гэхэд хүүхдээ хөрч байгаа шүү дээ жишээ нь тий. Тийм шүү дээ. Яг үнэ. тий. Чи аяг Яг дундхан байгаа нэг арт хэрэгцэл тэдэр болж тараад байгаа. Гэхдээ одоо 90-ийн асуудал ч тийм шүү дээ. Нэгэндээ хайртай дуртай гээл яг үндэ фак хийдэг. Тэгээ нэг дургу болохоор хайргаад дургу болчлоо үзье ядал. Тэгээ дунд нь яа өгч ийцэн. Хүүхдээ огсож байгаа шүү. Тэр 90-ийн 2 л яах вэ? Гоё тэгэл сайхан байна гоё байна гэл хийсэн л байгаа шүү. Тэгээ дараа нэг үзье ядал тэ чи би дээрээ тулаалаа гэж цагдаа шүүхтрэл болдог шүү. Тэр энэ чинь бол бас л нэг микро асуудал ингээд ярихаар бас ингээд заримдаа төстэй юм шиг боловч усаны асуудал ч гэсэн бас л нэг юм тий аль талаас ашиг бодож маш их хатуу их ухаалгаар шийдэхгүй бол аливаа улс орнд гэдэг чинь өөрөө бас хэмзэг явах боломжтой л гэдэг бас бидэд харуулж байна. За сэдвээ тэгээд хоёр байна. Яриа л шүү. Хинтэг устарчаад байгаа шиг. Зүгээр энэ чинь зүгээр нөгөө ийм гадаад тойм гэдэг шиг л болж байгаа байхгүй тий. Тэр тусмаа надад бол улс төрийн яриа болж зариугаа юм. Түүсаа хэдүүлээ яриа. Бууцах лигийн өрч нэг талдаа суучаар надаар баг улс төр яриулдгүй. Одоо бууцах байхгүй. Өөр чин сошиал дээр тэр нөөний сүлд юу харсан харсан юм. Монголчийн нэг дуун дээр Мэмжиний Сэнзүү энэ төр бүжиглээ шагаад Сэнзүү нэг ингэж дийж байгаа. Тий. Гэснээ нөгөө хоёр наайгуу сууцаа. Абиш Сэнзүү ирсэн техно байлоо. Хин бол ямар ч нэг ингэж бүжиглээ. Гэсэн чинь тэрэн дээр нь донк ингэж амар эргэж бүжиглээ. Тэр үзсэн үү? Хал харсан. Тэр чинь нөгөө диж хийжсэн чи техно байсан байна. Кек байсан байна. Кек бүрэг гадаа. Тэр хамгийн амар юм. Дараа ард авцсан. Снайпер байна. Тэрээс мөр паа шичлээ шүү дээ. Гой юм хэлж. Тэгээд ер нь одоо яг доторх нь бол юунаас сүүлд бас манай татарын кино байсан. Тэгсэн татарын нэрийг киног үзсэн шүү. Гой. Ер нь бол яг л нөгөө мань 3-ын нөгөө амьдралын ерөнхий нэг гол хэсгүүд амьдралын түүхүүдийг айгүй гоё ингээд коллекшн болгоо. Тэгээ ерөнхийд нэг юм базаад ерөнхийд нь тэгээд харуулсан байлээ. Тэгээ ер нь бол нөгөө хүмүүст бол нөгөө хэдийгээр мань 3 өмнө нь ярьжсэн ч гэсэн дэлгэцээр тэр чинь ингээд нэг хараад үзэн нэг л өгч маш өөр юм байна л да. Тэгээ одоо манай тэр мөөгийн амьдрал ч юм уу заяагийн одоо тэр хөрхи ээжигээ алдчихж байгаа. За жаагийн бас ингээд шийдвэрээ гаргаж чадахгүй ингээд яах вэ гэж тэр сценуудыг бол харахад бол бас сонирхолтой юм байна. Яг нөгөө бид нар тухайн үед яг мэдчихсэн ч гэсэн яг нэг жишээ нь киногоор харна гэдэг чинь бас нөгөө Уран сайхан зүйлээд харна. Уран сайхан зүйлээ харна гэдэг чинь. Амир хэрэн дээр мөгийн хитрхи гойл болгоцсон бол яаш. залуугийн нэрхэн хитрхи царайлгын шатсан. Яах вэ? Залуутаа бас хөөрхөн зүйлс юм. Продюсер нь мөгийн өөрөө байсан баха. Магадгүй. Бид нар Улаанбаатар кино фестивалаас нэг 2 цом авлаа гэсэн шүү дээ. Тий. Тэрнийхээ 2 цомог мөгийн өөрөө барьсан. Өөрөө барьсан. Тэгэхээр яг өөрийнхөө дүр дээр Өөрхөн дүр дээр одоо өөрөөсөө бас айгүй нэг юм айтайхан тоглолцсон байна. мөгийн дүр дээр ч манай сумья тоглолцсон билүү? Хин штэ нөгөө Хөсөлбаатар найруулагч хүүш. Тий, сумья тоглолцсон тий. Манай сумья бол нэр үнэхээр сайхан залуу шүү. Дээр дүлцсэн байгаа. Тэгээ би бас харсан ч их төстэй юм билээ. Киног үзэх бас хагдаад байсан шүү. Сахалны дээр уралт бол бас нэлээ. Тэр чинь нэг мейкап хийгээд явсан. Манай сумьяс зүгээр арилгасан цогцол залуу байгаа зөө. Юу сайхан баг. Яа нэгэн одоо манай темп тоглосон байлээ. Темп ч угсаа ястаа. Тий. Угсаа бид нар чинь нөгөө юунд бид нар чинь гэжтэй угсаа манай татар чинь надад юм ярих хэвээр өчөөс төгссөн. Тэгэл тэр аваар божиглуулж явсан юм шиг байна. Тийш тий. Тэгээд манай яс тагчаас нэг хайрыг хөдлөхөнд хэлийг бид 2003 онд тоглож исэн. Тэгээд дөнгөсөө бас кинонд нь одоо бүхэн продюсер. Хүчлээ бас нэр 2088 надад дэлгэхэд нөгөө Кубана гэдэг нэг залуу байгаа шүү дээ. Тэр дээр гарч байгаа. Кубанагийн дүрд манай одоо өсвөрийн Монгол нэгдлийн хамтсан сургуулийн өсвөрийн зохион бүтээчний лаборатори гэдэг өссөн. Балжин нэм гэдэг одоо бяв зөвхт жүжигчний хүү байна. Найзын дээр байна. Тэгээ манай Балжин нэм маань бас их дажгүй тоглосон санагдсан надад. Тэр дүрийг бас их тийм өөрийнхөө өөрөө ингээд ямар авдраа адилхан би тэр
Тий. Ер нь бол яг улам адилхан болоод байна. Тийм яг ингээд хоолцсон юм шиг яг угаасаа хүн автгаар адилхан байх нь хууль л да. Тэгтэл бүр бусны тусч байгаа юм бас дүр мөрөө гой гаргасан баг шүү лээ. Би ч трейлерын л үзсэн л дээ. Яг нэг зарим нэг ганц нэг хэсгүүд нь фэйсбүүкээр яваад байна шүү дээ. Нэрэл харсан. Кубанагийн чинь би бас жоохон эхлээд бодохдоо зүгээр зохиомжтой юм өгсөн чи бодит дүр юм биш шүү дээ. Тийм. Тэр хайрыг хүндлий чинь гол дүр. Яг одоо гол дүр нь Тийм Филиппин дээр яаж өгдөг. тэгээ тэр кинон дээр ч гэсэн Камач тусуулдаг шүү дээ. яг тэрийг нь харуулсан. Тийм. Тэр чинь яг бодит юм. Кинон дээр ч гэсэн Камач тусуулаад өгч байна. Тийм. Тэгээ захын хулгайч байсан. Ер нь бол тэгээ тэр Кубана гэдэг залуучаас нь татар хамтлагийг ер нь бол нэг эсрэг талч гэж хурцлж өгдөө шүү дээ. Хурцлсан. Тийм. Ер нь бол нэлээд хурцлсан. Дандаа ингэж шарыг масалдаг, дандаа өршөлддөг, тэгээ дандаа ингэж атаклах гэж оролддог. Нэг тиймэрхүү өгүүлбэрүүд чинь ерөнхийдөө бол нэг юм баг яхад юм гангстер ертөнцид нэгнийгээ бүр гэдэг хурцлдаг тийм. Яг зөв. Яг зөв. Бослаач юм биш юм. Чиний дээр гарна гэдэг ийм үзэл бодол ингэж суулгаж хурцлж өгсөн юм бол ялч үдээр Кубана гэж залуулсан байсан. Чи намайг нэг урчлаач. Жиж Реги басна. Реги чи ерөөс игтэй хайрштай гэж шүү. Тийм шүү дээ. За өөртөө сошиал дээр юу байл өө. Тэгээ ер нь бол сүүлийн үед гарч байгаа гэнэ кинонууд бас яг бай. Хөрхөөр кинонууд гарч байгаа шүү. Гэхдээ би одоо ер нь баг кино театраар орчих кино үзэх амар бодож байна. Сая сүүл тэгвэл надад кино театр дөрөс нэг таалагдахгүй байгаа юм. Яг ингээд хүүхэдтэйгээ үзийг хэрэгжих юм байна. Тийм. Сүүлд ингээд чинь манайхаа бүр ингээд үзмээр байхаар битээр бүтэнсөө өдөр заазарч байгаад үзье гэсэн чинь Хөлөтөн кино театрт хүүхд үзчихээр ганцхан юм байсан нь 11:40-д том жирээ байна. Өөр юм байхгүй гэж Өөр юм байна. Өглөөний 11:40. Тий. Том жир бас гарч байгаа. том жирийг одоо хаашаа кино юм уу? Кино юм уу? Юу вэ тэрхтээ нэг хятадын одоо нэг соёлын юм юмтай хамтарсан том жирийн адал явдал хятадд болж байгаа. Тэгээд найруулагч зохиолч нь хятад хүмүүс. Тэгээд бас ингээд бас хөөргөл байсан л та. Үзсэн юм уу гэхдээ? Үзсэн битээр. Тэгэл яг ингээд бүхэлдэн кино театрт хүүхдтэйгээ хамт үзчих байхгүй. Юу байдгүй шүү дээ. Одоо жишээ нь нөгөө сайн нөгөө Demon Slayer гэж гарлаа шүү дээ Би тэрийг одоо хүүхд Тэнгүү тэр чинь одоо яг кино биш анимашн гэж байгаа нэ. Тэгээд заах юм хүүхдтэйгээ үчих тэр чинь юу киноноос амар цуснаж анime шүү дээ. хитрхи violent юм. Тийм толгой үзээ Тасчлсан 16-аас дээш настай хүүхдэл үзнэ үү гэхээс манай хүүч одоо ингэж арга таньж би одоо тэгээл аргатай хүүхдээ ирж тийм үзээ сууж нэг ч хүмүүс. Гэхдээ тэр Бүгдэж таалагдахгүй тийм. Харин угаасаа сонирхгүй юм чинь. Компьютер фантаг би охиноо бүр баг өөрөө өвчтөд суулгаж үзүүлсэн шүү дээ. Нэрээ үзэхгүй заяа дөрвийн. Тэгээд өөрөө нэг тэр Барбигийн нэг гаргав. Кино гарсан шүү дээ. Тий. Тэгээд тэрийг нөгөө Барбигийн болохоор хүүхдтэй үзье гэдэг тахлаар ороод үзэхгүй. Хөө пьестаж феминизм кино гэдэг шүү дээ. Тэрийг хэлээ. Шаллар гоёмор өстой соо чагтгүй өөр шагааддаг. Авалга нэг давчлаач юу гэдэг хийгээд байгаа вэ? Ердөөсөө л эмэгтэй хүн бол кинг зөө. Тэгээд ерөөс дууных нь биш киноных нь эхлээс ахуулаад эмэгтэй хүн бол ертөнцийн одоо төршиг тулгуур молгуур гэдэг ингээд эхэлдэг. Тэгээд нөгөө охин чи ядж яхад яг дунд хэсгээс нь ахуулаад унтчих юм. Тэгээ нөгөө ээж нь үзээ суучих. Хөө. VIP үзсэн тулдаа нэг хэдэн пиа ууж ирсэн юм. Таач дууссан шүү дээ. Зөө. Тэгээд ээж нь эндээс их юм ойлгоо гарсан баха. Тий. Тэр нөгөө киноны тэр сцен юм уу зохиолч гэдэг юм уу тэр нөгөө агуулгуудыг тэр хүүхдэд зориулж аана гэдэг аюу чухал байхгүй тий. Сэтгүүд яг тааруулж яг тэр кино найруулагч юм уу тэр анимашн зохиогч тэрийг яг тэр хүүхдэд л зөвхөн яг хийнэ гэдэг чинь бас өөрөө их тийм бас нэг тэр тухайн нэг уран бүтээлчийн бодлого гэдэг аюу бол продюсерийн асуудал гарч ирдэг. Гэтэл одоо манай энэ зарим нэг одоо Холливуудын ч юм манай Монголын хийгдээд байгаа энэ кино ч юм уу тэр маань бас тэр талаа бодгоосоо илүү ашиг хэтэрхийх харж хийгээд байгаа юм бол гэж би. Ашиглалын явж байгаа кинонд ч зөндөл байна. Тийм Монгол киночууд ашиг харахгүй юм гэж байна. Яг үс ийм жижигэн зах зээл ашиг харахгүй бол үндэхгүй шүү дээ. Угаасаа. Тэнгүүч нь одоо яг 8 9 сард ямар кино нээлттэй хийдгийг угаасаа та бид бүгдээрээ харлаа. тий. Дал тийм байдаг. Тэгээд ерөнхийдөө бол одоо бид нар одоо том болсон хойно ингээд бодонгууд одоо Холливуудын одоо хүүхэлтэй кинонууд шүү дээ. Disney Disney кинонууд. Одоо бид нар ингээд задлаа бодонгууд яг үнд бол амар юм хэрцгий түүхтэй байхгүй. Одоо бэмби гэх чилгээл ээж нь төрхөө өндөрлөөр үхэл аав нь хайж яваал өнчирч үлдэж үлдэж яагаад ингээд
Яг яг ингээд логикоор ингээд бодоод үнсгэлжин гэж байна. Аав нөхөд хойд ээжтэй тэгээд цаавхаар өгöd байгаа хэвээр. Бас л амар имзэг асуудлуудыг хүндсэн байгаа тий. Тухайд бол бид нар яг зөвөр нэг хүүхдтэй л гэдэг утгаар нь яг хараад байгаа болохоос биш. Яг тэр зохиолын агуулга руу ингээд одоо өнөөдөр ингээд насан турш байна харахар чинь. Айгу асуудал байгаа. Айгу асуудалтай юмнууд гаргаад байдаг. Тэгээд хүүхд байхдаа үзэхэд ерөөсө тэрний гоё ингээл нөгөө дуу хөгжим тэгээд тэрэнд л ингээд идэв. Үйл явдал илүү анхаардаг юм шиг тийм. Тэр сайн нөгөө гаргаж байгаа санаанд нь ерөөсөө ингэж анхаарал хандуулдаг. Ингэж л тийм байх юм. Одоо сүүлдээ зүгүүд айгүй юу ч тийм. Тэр Disney одоо алтууи гэх юм уу одоо Google-тэй кинонууд бол ер нь л эвгүй утгасан агуулсан байдаг шүү дээ. Том Jerry л хамардөө. Тийм. Үхэж өгдөггүй амьдэрч өгдөггүй нэг хоёр бол байна. Яа Jerry бүр үнэн хогийн гар байж байгаа. Тэр нэг сүүлийн тэрийг Facebook-оор тастаад яваад байсан нэг сцен бэхтэй тэгээ Tom Jerry-гийн нэг эзэн загнаад гараа явцсан. Тэгсэн чинь нөгөө Jerry болгаач яваач бүх аянуудаа унаагаар хагалах гээд байсан. Нөгөөх нь бүгдийг ингээ болонлоо гараад ингээ зогссон байсан чи. Үсгийн хоёртой шин ярьстаа. Тэр цагаан юм шатдаг. Одоо л ойлгож байна. Баяа. Тийм цаа зөндөө гардыг байлээ тэр Tom Jerry дээр ч. Бид нар л тухайн үед нөгөө үйл явдлыг хараад байсан болохоос яг тийм нарийн юм уу цаадах юм. тий хараагүй л байсан биш. Сошиалаар нэг тиймэрхүү л байгаа юм. Тэгээд яг сошиал дээр хингэл тэгэл улс төр л нийгэм л байна. Нийгмийн асуудал их байх шиг байна шүү дээ. Нийгмийн асуудал байх шүү. Стресс асуудал байх шүү. Сая юу болсон? Хэд хэдэн жагсаал талбар дээр болоо. Болсон гэсэн суултууд болсон. Суултууд жагсаалч явах уу те? Ер нь суулт талбар. Багш нарын жагсаал, багш нарын суулт, эмч нарын суулт. Ахмадууд бас нэг хамдууд түрээ нэмэж төгөр нэмэх суулт. Тэгээд нөгөө хөлсний ногоон шилтэй троллуудын засаг огцруулахгүй суулт. Огцорч үлээ. Тий. Тийм бас суулт явуулсан. Ямар юмнуудын гинэ? Нөгөө ногоон нүдний шилтэй троллуудын. Тэдний гоо тийм шилээр ялгаад юм уу та. Бас нэг тийм шилтэй ихч байгаад илүү үү? Эсвэл тэр ах чинь билүү? Аяард нь авчрахгүй гэдэг нэг ногоон шилтэй яана. Тэг ихч байсан биз дээ. Яг тийм зэрэгтэй тийм ах гарч ирж илээ. Харин тийм би тэр одоо сүүлд гарч ирдэг хүн гэсэн тэрий чи би хараач тэр түрүү хорлоод идэх чи ихчүүд ах байл. Тэр ах эсвэл тэр ихч ч юм уу эсвэл хоёр хүний цалиа аваад тэгээд яваад дим болов. Нэг хүн байж байгаад ингээд хувцас солиод очиод. Хувцас солиод очиод нүрэ бодсон. Миний төстөө шахаар л шүү. Би бол хамар тэр хүмсэг бол яаж яагаад энэ ихч ах байсан уу? Яагаад бараг тэгж бодогдохоор байсан. Тэгээд тиймэрхүү суулт болсон. Тэгээд одоо бол ер нь хамгийн хүчтэй өрнөж байгаа нэг миний л ойлгож байгаа шүү дээ. Эмчнэр бол угаасаа цалингаа нэмүүлээ гэсэн бас нэг суулт хийжлээ. Тэгээд тэр ч гэсэн тавсаалаад явжлах шиг байлаа. Гэхдээ эмчнэр чинь нөгөө хүний амь насны өмнө бас тангаар өргөсөн хүмүүс хүнлэг чанар байгаа учраас тий улс орон дээр бас ажиллаа хийх гэхэд бас хэцүү тий чинь одоо нөгөө үхэл амьдралтайгаа тэмцэж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ чинь 80 настаас 80 настаас тий тэгээд тэдний чи хаяа явж болохгүй учраас юм ч юм байна. Багш нар бол одоо шууд ажиллаа хийнэ гэдэг. Хайна гэдэг чинь тий. Ер нь бол яг нөгөө Монголын үйлдвэрчний холбоо гэж байгаа шүү дээ. Тэрнээс бол яг ер нь бол албан ёсоор бол багш нарын ажил аялтыг бол одоо үндсэн шаардлага бол ерөнхийдөө багш нарын цалинг бол одоо 3,500 буюу $1000 төгрөг гэдэг шаардлагыг бол тавиад. За тэр шаардлагын өрөөнд бол тодорхой хэмжээний хугацаанд бол суулт бол зарласан. За тэр суултаар бол та хоёр маань харсан бах. Ерөнхийдөө сошиалор бол багш нар ерөнхийдөө нэг жоохон өөрсдөө асуудлыг нэлээд яриад тийм цалин төгрөг байна тийм үү. Багш нэр багш чи суусан уу? Би ч бол одоо хуваар ажиллаж байгаа учраас арай нөгөө устдаа харилцахгүй болцсон. Яг хэдийгээр усад ажиллаж байгаа ч гэсэн нөгөө хувьсгал гэдэг нэг хоёр ялгаа үүсч байгаа шүү дээ тийм. Хуваар ажиллаж байгаа хүмүүсийн хувьд яах вэ гэдэг нэг бор зүрхээр нөгөө би ч одоо ашигын төлөө ажиллаж байгаа хүн болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүссэн хүсээгүй одоо тэгэл өөрийнхөө асуудлыг өөрөө зохицуулаад явах гэсэн санаа болчихсон. Тийм ээ. Усад ажиллаж байгаа хүн гэдэг чинь бол өөрчлөж байгаа байхгүй. Усаас яагаад тэгэхээр чи усаас ажиллаж байгаа гэдэг чинь бидний татвараар өргөл тэр хүмүүс чинь залжиж байгаа байхгүй. Тэгэхээр бидний татвараар залжиж байна гэдэг чинь энэ чинь эргээд бидэртэй холбоотой асуудал болчихж байгаа. Хэрвээ бидний хүүхдүүдийг одоо ингээд багш нар ослохгүй наа, цалин өрөхгүй нэ гэдэг ажил яхад эргээд бас бидний хүүхдүүдэд бас асуудалтай юм шиг боловч нөгөө талдаа харахаар багш нар маань бас сая 400-ыг одоо сая 450 мянга гэдэг байгаа шүү дээ багш нарын суур үндсэн цалин гэдэг байгаа тийм. За тэн дээр бол нэмэгдэл янз янзын цалингууд орж ирж байгаа гэж байна. Гэхдээ суулт яриад хийгээд одоо яг үндсэндээ шаардлага ингээд өнгөрсөн 7 хоногт бол тэр нөгөө ерхийсээ зарлан шитар сангасаа жавхлан хинтээ байлаа өөр хин 3 хүнтэй ямар ч зугаалцсан. Тэр үйлдвэрчний холбооны төлөөлөл. Тэгээ ерөнхийдөө бол яг боловсролын яамны зүгээс бол шат шаталтайгаар ингээд цалингийг бол нэмье. Шууд бол 3,500 бол боломжгүй гэсэн.
Одоо ч болохоор сая 450 байгаа. Тэр. Ерөнхийдөө 1 сар гэхэд бол 1 сая 870 төгрөг болъё. Тэгээ ер нь он гараад бол ер нь шатчтай нэмья гэсэн саналыг бол хэлээд байгаа юм байна. Тэгээд манай багш нар чи өөр юм нэг олон жилийн хугацаанд тэр амлалтанд нэг хуурцаар хагаад одоо нэг хашир хүн гэдэг чинь нэг хашир хүнийг хэлнэ гэж нэг үг байдаг шүү дээ. Доосоо буудуулсан чад гэдэг шиг. Тэгэхээр одоо нэг сүүлдээ бүр итгэхээ байж эхэлж байна. Эдгээр одоо худлаа ингээд бидрийг ингээд болиг өмгүүлж байна тий. Нөгөө хамны занаас чихэд олбошээ. Чихний занаас чихэд олох гээд байна гэдгийг ерөнхийдөө мэдж байна. Нөгөө талаараас үйлдвэрчний хуулийн холбооч гэсэн ерөнхийдөө нэг жоохон ийм хүн баягаар асуудлыг шийдэхгүй бол энэ нөхдөж юусэн болохгүй байгаа мэнэ гэдэг асуудлыг юм тавиад. За тэгээ энэ сарын 15-наас бол ерөнхийдөө албан ёсоор бол охины тим бол багш нарын ажил хийх гэж байна. Хэднээсээ? 15-аас гэж. Өөрөө ч юм лээ. Нөгөөдрөөс гэсэн. Нөгөөдөр юм биш. Ваа. За одоо ингээл нөгөө энэ чинь гэхдээ ингээд шатандаа л одоо зүгээр монхог мэдээ бодлоо л асуудал болж эхэлнэ л дээ. Ягаад гэвэл багш нарын ажил хаяг хүүхд харах хүн байхгүй болж эхэлнэ. Хүүхд харах хүн болонгууд гэр бүлийн ажил эрхлэлтийн үйл явдал тасалдаж эхэлнэ тийм аав ээж хоёр ажилдаа явж чадах байж эхэлнэ. За нэг нь ажиллаж чөлөө авах гэж байхгүй, хоёуланд нь чөлөө өгнө гэж байхгүй. Тэнгүүд нөгөө хөгчүүд рүү хэдэг хүүхдээ аваад хөгчийн хүнтэй ч хүн бол хөгшин хөнгөнгөж хүмүүс байна шүү дээ. Тэгэл одоо нэг хувийн цэцэрлэг яашлал ажлууд юу гэдэг тэд нар мэдрэлөө наваач юу гэдэг тэр чинь багтаа амш нүггүй. Ингээл одоо тэгээд тэнгүүд нөгөө хүүхдүүд дээр одоо цалингийн хэдэн хугацаанд ч нэмэх юм, хэдэн сарч багш нарын ажил хийх юм тий. Тэгээ хүүхдүүдийн хичээл номны хоцрогдол юу болох юм. Тэнгүүд наад дээр чинь маний өсөл нэг улсын сургуульд хүүхдний явдаг хүмүүс л л гэх нэг хэсэж нөгөө дараагнаас ч юм уу төлөвтэй төргөө нөгөө өндөр төлбөртэй гой сургуульд явж байгаа. Бид нар бол ажил хийхгүй шүү дээ. Бид нар бол ажил хийж байхгүй дээ. Хамаагчгүй. Тэр чинь үед энэ том сургуулиуд ч угаасаа тэгэл юу $6,000 $8,000 гэдэг юм шүү баг. 10 мянган доллар. Очиодын хүүхдүүд юунд стресст ороод тэгээд ядаргааны юу л хэмжлэгээ хийлгэж байна. Яасан гэсэн чинь өндөр төлбөртэй сургуульд явж байгаа. Дээрээс нь нөгөө нэг янз янзын үнэтэй төлбөртэй нөгөө сургууль секцэнд явж байгаа. Тэгээд дээрээс нь 7 хоногт 1-2 удаа Сингапур эсвэл Солонгос руу явж нөгөө нэг шопинг хийгээд ингэж амарч аялж ирд юм байна л. Үлийн амралтаар бол тэгж аялж байгаа. Тэгээд нөгөө ядралт ядаргаан ингээд ороо. Тэгээд имчилгээ хийлгэж байна гэж. Яа бүр хэлэх үгүй болгож штэ. Би сүүлд нэг багш нарын суултнаас нэг залуу яриаг нэг яасан. Одоо яг өөрийнхөө байгаа бодит цалингаараа ипотекээс зээл авъя гэхлээр миний цалин хизээч тэнд зээл авах хэрэггүй. Тэгээд энэ тэндээс мөнгө төгрөг зээлж аваад орлогоо нотлыг гэхлээр би хууль бусаар мөнгө олсон болчих гээд яг байгаа. Тийм болохоор би яг одоогийн байдлаар багшийн одоо энэ албан тушаал дээр ингээд байх юм бол би хизээч байр авч чадахгүй гэсэн тэв ярилцлага өгсөн мэт нэг залуу. Тэгээ энэ дээр бас нэг бодож байгаа юм болохоор яг хүмүүс намайг жоохон тэнэгстэй бол гэж бодох л байна. Яг улсын сургуульд ингээд багшлж байгаа мундаг багш нар ингээд мундаг байна гоё юм л та. Гэхдээ тэр багш нар хэрвээ илүү бүр одоо нэг чадвартай тэгээд шалгалт малгалт юм аа нөгөөд ингэж яддаг бол хувийн сургууль бол одоо хаасаагүй зөндөө шүү дээ. Тэнд яагаад өндөр цалинтайгаар сурч биш ажиллаж ингэж багшааж болохгүй. Тэнгүүт нөгөө нэг хариулаад байгаа юм нь болохоор улсын сургуульд байгаа хүүхдүүдийг өрөвдөөд энэ төрөө гэдэг шүү дээ. Тэгээд энд чинь ажилгүй зөндөө багш нар байгаа. Тэр цалин дээр нь очиж ажиллах одоо хүсэлтэйч багш нар байгаа. Ажилгүй юм. Тэгээд ингээд одоо байгаа илүү цалин хүсээд байгаа багш нар маань хувийн сургууль руу өөрсдийнхөө чадвар чансаагаа үзүүлээд явчаад энэ улсын сургууль дээр нь харин дараагийн ээлжний нөгөө нэг одоо шинээр төгсөж байгаа багш нар ч юм уу тийм хөө багш нар очих болно гэдэг. Яг энэ дээр бол бас нэг асуудал байна. Энэ жилийн тухайд бол нөгөө багш нарын хомсдол гэдэг юм үүсэж эхэлж байгаа. Яагаад хомсдол үүсэж байгаа юм бэ гэхээр нөгөө мэдээж сая 450 мянга тийм одоо өөрийнхөө амжиргааг залгуулад тийм тийм амар бол биш. Тэгээд дээрэс нь багш нар маань ихэнх нь ерөнхийдөө нөгөө амжиргааны хувьд бол нөгөө байргуу ч юм уу, орос усгүй, эсвэл банкны зээлтэй, эсвэл цалингийн зээлтэй ч юм уу, янз янзын аппликейшны зээлтэй багш нар маш их. Тэгэхээр ингээд бодохоор бол тэр багш нарын яах аргагүй багшийн ажилдаасаа өөр салбар руу орох одоо кейсүүд маш их. Одоо жишээлбэл би өмнө нь бол ингээд хувийн сургуульд ажиллаад, эсвэл одоо улсын сургуульд ажиллаж явж ирсэн. Гэтэл би яагаад хуваар ажиллаж эхэлж байгаа юм. Энэ ч бас нэг билээд нь шүү дээ. Ерөнхийдөө бол
багш нар бол хүссэн үсээгүй өөрийнхөө амьдралыг одоо нөхцлөөсөө шалтгаалаад хувийн секторт өсөөсөг болж байна. За багшаас одоо юу гэдгийг аялал жуулчлалын салбар руу эсвэл одоо өөр салбарууд руу орсон багш нар маш жишээлбэл тийм. Тэр итгэл одоо бүр юу дуучин багш хүртэл гэсэн ойлголт гарч ирсэн шүү дээ. Дуучин одоо маргал одоо комедийн багш л магадгүй гарч ирчих юм гэлөө гэж одоо сүүлийн яригадаад шүү дээ. Тэгэхээр энэ юу харагдаад байгаа гэхээр ерөөдөө багшийн ажлын үнэлэмж өөрөө маш бага. Хөдөлмөрийн үнэлэмж маш тоогоо байна. Тэгээ өнөөдөр жишээлбэл энэ багш нарын ажил аялалт бол зүгээр одоо гинт байж ирсэн энэ багш нар ажил явах гэдэг нь өөрөөс огт биш. Энэ бол өөрөө олон жилийн хувьд ингээд нөгөө улсын алдаатай бодлогоос шалтгаалсан үжигсэн асуудлаас болоод нөгөө цалингийн нөгөө нэг энэ тогтолцоо маань өөрөө маш өдрөмс тэгш бус те. Тэгээ дээрэс нь гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг юм уу нэг янз янзын юм аргалаад яваад байгаа болохос яг багш нарын суур буюу үндсэн цалин бол яг бодиттой болгосч чаддаг. Үүнээс шалтгаалсан юм шүүнжүүд маань явсаар байгаа л одоо ингээд яг энэ байдлаар ирж байна. Тэгээ өнөөдөр бас нэг сонирхолтой юм хэлэхэд нөгөө Боловсролын сайд Намбаяр бас мэдээлэл хийсэн байна. Юу гэж хэлсэн бэ гэхээр одоо энэ Монголын үйлчлэлийн холбоо энэ хууль бус одоо ажил хаялтаа та нар болио. Хэрэв хууль бусаар ажил хаялт зарлах юм бол Боловсролын яамны зүгээс бол та нартай хариуцлага тооцно гэдэг асуудал ярьж байна. Тэгэхээр эндээс бол харахад бол ерөнхийдөө манай яам буюу засгийн газар үйлдвэрчний холбоо хоёр маань хоорондоо ерөнхийдөө бас жоохон ойлгоцохгүй байгаа мó, ер нь хоорондоо зөрчилтэй байгаа мó гэдэг. Ер нь төв чар төмбөж хангаад байгаа юм шүү. Харин тийм ер нь тийм асуудал бас. Тэгээд тэр нэг Наранбаяр гэдэг хүн бас одоо тэр боловсролын сайдаас одоо буугаад зайлаад гэж болдгоо юм байна. Зарим нэг 10 жилийн сургуулиуд ч одоо болтол сурагч аваагүй. Байгаа. Зөндөө аваагүй шүү. Харин тийм. Тэгээд бүр юу сургууль хичээл эхэлсэн байх чинь сандал ширээгүй сургуулиуд сая 9 сарын 1-нд зөндөө байсан шүү. Зөндөө. Тэгээд эн чинь өөрөө нөгөө боловсролын сайд өөрөө л тэр идэлэг уудлага ялангуяа тэр нөгөө сурагчгийн идэлэг болгоч амар үт юм шүү. Тийм. Жил болгон шинээр хэвлэж тийш тийшээ юмнуудыг нөгөөж дундаас нь нуснааж унгаж Тэр нус байх хоёр нэмж байгаа шүү дээ. Бүх юм ааж байгаа шүү дээ. тий. Сая манай анги гэсэн. Манай охины ангийнхан ангийн нөгөө ингээд юу боллоо шүү дээ. Сурах бичиг тараа нэг тэргээл тэгээ нэг фондны мөнгө төрөвлөл гэж хураад шүү дээ. 5 мянган төгрөг ч юм уу. Тэгээд ангийнхны хүүхдүүд ингээд нэрсийг харж би одоо буруу санаад өнгөрсөн жил 28 хүүхэд л өгч байсан. Тэгсэн чи энэ жил манай анги охины ангийнхан 40 л болсон байна. Танах нь хайс сурах биш. Яа, улсын сургууль нэгдүгээр бол Нэгдүгээр бол. тийм. Одоо тэгэхээр Бэгийн жишээлбэл одоо гэр бүлд бол багш нарын ажил шууд нөлөөлж байна шүү дээ. Тийм шүү дээ. Тий одоо яах вэ? Охин хин арах юм гэдэг. Тэгээ яаж хоёрдугаар гэдэг чинь 7 нас. Тэгээ Бэгийн охиных нь ангийн багш нь ажил хайлт зарлаа Бэгийн гэртээ охиноо харахаар болчихвол би хинтээ явах. Энэ их л оцтой асуу. Энэ маш таатай. Тэмчи. Тий одоо тэгээд энэ хүн чинь тэгээд бас л Яг зүгээр ингээд тоглоомоор уулт ярьж байгаа болохоос биш Бэгийн ажиллаа хийхгүй гэртээ суудлаа гэхэд Бэгийтэй хамтарч юм хийжсэн хүмүүсийн ажил аргашаа. харин яг зөв. Тэгээд энэ чинь ингээд нөлөөлөл эхлэх юм Гинжи хэлхэн дээр. Тий, яг гинжи би түрүү яг тэрийг яриад байгаа байхгүй. Тэгээд одоо манай их төр суух гэх байхгүй. Манай их төр ч одоо ингээд байгуулгын одоо хүний нөөц хүн тийм үстэй тэр чинь наваад 40 олон хүн хариуцаад ажиллаж байгаагүй. За би болонгуцаад энэ жижиг таамтны клипи, чам таамтны кино шаа тий. Тэрнтэй очиод ингээд тэгээд би өөрөө одоо бас юм офс ажил хийж байгаа хүн. Тэр ажилласаа шууд ингээд тэнгууд манай өрхийн орлогын ерөөсөө ингээд 50% түүсгэл байхгүй. Хэсэггүй хугацаанд түүсгэж яг өнд бол тий. Багш нар үрд мөнх ажиллах явахгүй байх л та. Гэхдээ тэр нэг шийдэгдэх хугацаа нь мэдээж төв юм ач тодорхойгүй шүү дээ. Тэр чинь яах хизээ шийдэгдэх юм. За нэг сарын хугацаанд шийдэгдэх үү? Тийм, мэдгүй. За яг одоо нэг сарын хугацаанд үнэхээр шийдлэх гэвэл бас өөр асуудал. Гэтэл нэг сарын хугацаанд бүх багш нарыг одоо жишээлбэл 3 сая 500 мянган төгрөгийн цалинтай болох уугүй гэдэг чинь айгүй ноцтой асуудал шүү дээ. Жишээлбэл эргээд эн чинь бас нөгөө бусад хувийн секторуудад ус хүртэл бас дарамт ирэх асуудал үүснэ. Яг тэгэхээр хэрэв улсын сургуулийн багш нарын цалин 3.5 сая хүрэх юм бол хувийн сургуулийн багш нарын цалин бас нэмэгдэх шаардлагатай болж эхэлнэ. Хувийн сургуулийн багш нар ч гэсэн тэгээд бид нар ингээ авч байгаа зүгээр гэхгүй. Нэг бол тэд буцаад улсын сургууль руу орох гэх хүсэн. Тийм байхгүй. Сая 450 мянган төгрөгийн цалинтай тэр цалингийн голоод 2 сая 500-ийн цалинтай хувийн сургуульд орсон байл та. Тэгсэн чинь улсын 3.5 болчих юм бол нөгөө чинь за улс руу гашаана гэдэг эхлэн шүү дээ. Дэнгүү чинь ингээд шатандаа дүрэн заваарсан юм болно. Ер нь бол их тийм нийгмийн одоо нөгөө системийн онол гэж байдаг шүү дээ. Системийн мэдлэг те. Тэр энэ чинь систем рүү ингээд эргээд энэ чинь эдийн засгийн асуудал, нийгмийн асуудал гэдэг их бүхлээр нь харахаар ингээд олон салбарт бас эргээд их тийм нөлөөлөл үзүүлэх магадaltaй болчиход байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө олон жилийн нөгөө бодлогын алдаатай юм чинь эргээд одоо нөгөө бодлогын нөгөө сөрөг тал гэж одоо л гарч ирээд байна л да. Тийм. Одоо ямар нэгэн бодлогогүй явж ирвэл ямар одоо алдаатай хамгийн сүлд нэм юм болно л гэдэг. Тэгээд одоо шууд багш нарын цалин хэрвээ 1 сарын дотор 3 сая 500 болчих юм бол
Бүхрийн махлаа 1 кг 45-аас 50 болох байгаа. Шууд өсөхгүй байх гэж байхгүй. Шууд л өснө. Ахуй хэрэглээ гаргаад бүгд нэмэгдэн. ахуй хэрэглээ бензин тэгээд одоо нөгөө төмөс бодолон юу гэдэг тэгээд одоо нарийн ногоогоо бүгд Ялангуяа одоо яг нөгөө хүүтэрж яхад бензиний компаниуд чинь хиймлэр хомсдол үүсгдэг шүү дээ. Тэрэн дээр нь дагаад багш нарын цалин нэмэгдчих юм бол бүр хомсдлын үүсгээд үнийн бүр сайхан нэмж өгөө. Тэгээ манай Монгол хамгийн гоё юм. Нэг өссөн юм эзэж буудгүй тий. Яг тэндээ ингэ үлдчихдэг тий. Хизүү ингээд нэмчихээ за биз дээ үнэхээр дутаад байгаа бол нэмчихээ бид нар цагдаад байгаа надад авчиж гээд тэгээд цаг сайхан болохоор буух байлгуудаа гэж ангууд. бүх колонк сайхан бензинтэй ингээд гоё болоод эхлэнгүүт нөгөө 2500 байсан 2500-аар байгаал биста боочхасаа гээд буухгүй. Тэгэхээр ингээд нөгөө бодлогын алдаатай үйл явц процесс өөр ингээд олон жил уужраа явахын одоо хамгийн хор нөлөөтэй талыг л одоо ингээд гурлаа яриа сууж байна л та. Одоо ингээд төсөөлөхөд л яг ингээд яг хүмүүс бол тэгэхэд байх багш. Зарим хүмүүс бол юу яриад байгаа даагуур юу эдийн засгийн нөлөөлөл. Эдийн засаг өсөж нөлөөлөл. Ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй нэг жис огт байхгүй. За 3 сая 500 болохгүй маа гэхэд 2 сая болоход нөлөөлнө. Тийм шүү дээ. Тий 2 сая 500 болоход ч нөлөөлнө. Ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээний зах зээл дөрвөлдөр чинь мэдээж бид нар чинь нэг ажилтны төрсөн орн биш байгаа шүү дээ. Бид нар үйлдвэрлэл эхлэегүй тий. Эдийн засгийн одоо нэмэн өртгөл бид нар ямар нэгэн бүтээгдэхүүн экспортоор бид нар эдийн засгийн олгоо бүрдүүлж байгаа ус биш. Тэгэхээр хүссэн өсвөгөө тодорхой хэмжээгээр яг үнийн өсөлт бол явагдана. А мэдээж бол яг тэрийг ямар нэгэн байдлаар барих гэж оролдох байгаа л та. Инфляцийг барих гэж хүчээр барих гэж. Тэгээд дараа нь тэр нь задраж алдахтаа бас яа. Заваарс юм уу. Ганц гаргаж байгаа юм нүүрс нөгөө нүүрсээ тэг яаж нундаас шаагаад ах юм аа биз дээ. Тон нүүрс $8 авсан байдаг л шүү. Тий. Тэгэхээр ингээд эргээд бид нар ингээд ярихаар яа харахгүй л нөгөө олон жилийн бодлогын алдаатай ингээд шийдвэр гэдэг юм уу тэр бодлогын өөр нөлөө ингээд эргээд бидний амьдралд яаж нөлөөлөх вэ гэдгийг л харахгүй л ингээд ашиг юу бодлогын алдаа юм болов эсвэл чаавас тэд нар маань бодоод энэ юм бол. Эсвэл одоо байгаль энэ гэж одоо сүлдээ ойлгоод байгаа шүү дээ. Хичээгээд яалтчгүй нөгөө нэг потенциал нь тосгон дотроо баахан цус ордсон хүмүүс бөөн ургийн гажигтай тэрхний бэрхшээлтэй хүмүүс төрсөн тэгээд нөгөө нэг тосгоныг л хэлээлээ л да би. Тэр сая харахгүй нөгөө сая бэрх юм аа бэрх юм амьдралаа шүү. Одоо би тэгж хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нөхдөр чи үнэхээр юм одоо мэдтгүн болов гэж. Байгаан л энэ юм шиг байгаа юм. Байхгүй юм шиг өөр юм. Үнэхээр байгаа юм шиг байна. Үнэхээр. Одоо энэ нөхдүүд эсвэл потенциалгүй болов энэ нөхдүүдээс илүү хүн байгаа болов гэж бодохоор өссөн өсгөө манай тогтолцоо маань өөрөө бас агай алдаатай тий. Одоо өнөөдөр жишээл ерөнхий сайд нь шууд хууль зүйн сайд ямар ч юу томиллоо шүү дээ сайн мөр. Тий одоо нэг парламентаар жорулж байгаа юм байхгүй. Шууд байг л томилчлаа шүү дээ. Томилж. Нэг нөхрийг шууд огцруулаад тэгээ шууд нэг нөхрийг авч тавьчихж байгаа шүү. Тавьд чи бүр улс төрийн зорилгоор тавьж байгаа шүү. Би бас нэг мэдээгээр харж ирсэн. Гэхдээ одоо нэр үсэн санддаг юм. Нэг дараагаар юм шиг байгаа сэтгүүл асууж байгаа. Ингээд бензин үн нэмэгдээд ингээд тэгээд бензин үн нэмэгдснээ болохоос одоо ингээд мах цаахтай ингээд бүх одоо нарийн хэрэглээний бүтээгдэхүүн нэмэгдээд байна гэдэг чинь нөгөө дараагийн хариулсан юу гэсэн бензин мах хоёр ямар амаатай гэж шат тест. Яа, юу бүр нэрээ. Эста үнэхээр хэлэх үгүй болсон зэрэг бензин мах хоёр ямар амаатай гэж юу гэсэн үг бэ? Бензин үн нэмэгдэнгүүт махны үн чинь нэмэгдэн штэ чи тээвэрлэлтийн зардал ихсгээр чи бүтээгдэхүүн нэмэгдэн л үстэй. Өөр бүр эдийн засгийн хамгийн наацх юм. Наацх юм бүр бистаа бүр 10 жилийн өгч би тэгэл зүг штэ. Ядгийн монхог би мэдхээр юм байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгээд өөдөөс тэгээд юу ч болоогүй шиг ингээд гой зэгээ тааж авах чинь тэгээд. Манайх нэрээ. Тэгээд энийг юм хамаатан садангууд ингээд салбарлуу гэж чигчдэг юм шиг. За би энэ хуулийн салбартаа бол за чи миний дүү ийшээ орж болохгүй ягаад гэвэл чи өтер хамаатай сайда. Ой тэр эрүүл мэндийн сайд тэр чи дүүгээ манайх руу би дүүгээ танайх руу гэл ингээд ерөөсөө сөөжлөө бухаа ичдэг те. Тэгээд нөгөө дүүлэндээ юм борхон дараа нараа ингээд суугаад. Тэгээ би юунийхээ төмсгийг барьцгаагаад нөгөө дүүлэн нөгөө хүнийхээ талаар юу ч ярих хэрэггүй болоод амаа амгуулаад тэгэл бинжилхэндээ тэгэл сая жижигийн хэлсэндээ нэг сонирхолтой бас нэг би нэг 2 3 бас нэг юм бодож илсэн л да. Одоо нэг багш нарын ажил аялт гэдэг хэдүүлээсээ ярьлаа шүү дээ. А хэрвээ одоо манай яамныхын түрүүний гуруулаа ингээд нийгэм нөлөөлөх, гэр бүл нөлөөлөх ингээ асуудал ярьлаа. Хэрвээ манай Наранбаяр сайд ч юм уу эсвэл засгийн газар үнэхээр багш нарын залинг бол бидээс үнэхээр нэмж чадахгүй байна. Нэмлээ гэхэд эдийн засгт айгүй том хохирол инфляц үүсэх магадaltaй байна гэж үзэж байгаа болвол магадгүй өөр шийдэл бол сүрийн төрний шийдэл байж болохгүй. Өөрөөр хэлбэл нэг бол тэгвэл наад 10 жилийн багш нарыгаа цалингаас гадна нэмэлт орлого боломж нь эсвэл шууд нийлүүлж чөлөөл. Одоо яа гэх юм тэр анги болгоноос 10,000-аар юм уу 20,000-аар хүүхдүүд ингээд тавтлага авнаа.
гэдгийг нь одоо нэг үедээ чөлөөлөдөг. Тий. Тэгэд өөр одоо аргагүй гэж одоо өөр яах юм? Сонголтгүй шүү дээ. Тэгээ чаас одоо тэгээ улсын сургууль багш нар тэгж одоо сургалт муралт автлага гэлээ гэхэд ажлын цаг нугас амжихгүй л дээ. Уу яг хөө зарим сургуулиудын хувьд бол яг хөө багш нар маань өөрсдөө хуваараа зохиогоо зарим нь бол нэг өдөр ажилладаг ч юм уу өглөө гэх юм байгаа л да. Тэгэхээр цагийн менежмент хийгээд үнэхээр одоо тийм арга байна гэвэл одоо тэгэхээр зүгээр арга байна. Гэхдээ яг тийм хийж болдгоо юм уу? Өөр хоригдчихсан байт юм те. Яг хориглоогүй л дээ. Гэхдээ тэр чинь нөгөө юу ачаал нь боломжгүй байхгүй. Тэгээ дээрэс нь одоо ялангуяа улсын сургуулийн багш нар хэрвээ ямар нэгэн байдлаар мөнгөтэй төлбөртэй юм хийх юм бол нөгөө эцэг эхчүүд нь солиороод байна. Тий. Өөрөөсөө юу юм шиг байгаа шүү дээ. Одоо хараад байхад энэ хүүхдүүдийг нэг хитэн ютуберүүд тэгээд багш нар хүмүүжүүлж өсгөх ёстой юм шиг байна. Тэгээд улс нөгөө хоолоор нэг ингэж тийчээгээд тэгээд сардаа нэг 100 мянган төгрөг буюу нэг 2 харьцаг памперсны мөнгөнд заавал ингэ өгч явах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд аав ээж хоёр нь болохоор ерөөсөө нөгөө ажил хийхгүй ямар шариуцлагагүй зүгээр ингэ хүүхдтэй гэрт ирэхээр утас өгөөд тэгээд тэр утсаа утас хүүхдүүдэнд нөгөө инфлюенсерүүдээ үзүүлж өсгөх хэрэгтэй юм шиг байна. Монголчууд инфлюенсерүүд нь ерөн сурах хэрэгтэй. Одоо бид нар ч гэсэн нөгөө шинэ бичлэг цэцэж авсангууд хийгдэж шүү дээ. Эний чи хүүхдүүд үзэж байгаа шүү дээ гэж. Хүүхдлээ үзэхгүй чи шийдэж шүү дээ. Хүүхдүүд болохоор миний нэг хэлмээр байгаа нэг юм. Нэг түр хүүхдтэй болох гэж байгаа бол нэг тэжээх чадaltaй байх. Тий, боломжтой байх шүү дээ. Эдгээр боломжтой байх. Энд чинь нөгөө нэг гэр бүлтэй. Яг нь эхнэр өвтөр хичнээн төлөвлөж байгаа хүүхдтэй болсон ч гэсэн бас хэцүү үе байсан л. Гэтэ тэр хэцүү үедээ ямар нэгэн байдлаар заах байх гчнаасаа ингээл ялангуяа эхнэрийн талынхнаас аюул мөнгө зээлж өвтөр гэж харгалдаг байсан байхгүй. Тэгтэл зүгээр сууж байгаа халамж ингээд түлээгээ зүгээр суугаад өстой байгаагүй. Тэгэхэд манайхан болохоор за хүүхдтэй болсон 100 сая төгрөг аавна. За би одоо ажилгүйд итгэж аавна гэдэг ч юм. Эсвэл тэгээ нэг хорон дор нөгөө нэг хэсгийн хорооны халагч гэдэг нэг сайхан авгаа нар байгаа шүү дээ. Тэр сайхан авгаа нарыг найж хүнсний толгойд болчихно. Тэгээ хүүхдээ нэг улсын сургууль руу явуулчих юм бол тэндээс нэг өдий хоол гэдэг өдий цай гэдэг хөтөлбөрөөр нэг борцог хар цайтай өгч чинь ядж яах тэр нэг юм тий. Борцод өшөлтэй. Тэгээ ингээ өгч чинь. Тэгээд багш нь нөгөө нэг гэртээ ингээд аав ээж нь тоохгүй даалгаврыг хийлэхгүй байхад нөгөө өгч мэдээж даалгаврыг хийхгүй хичээл дээр. Тэнгүүд багш нь загнана. Тэнгүүд энэ хүүхэд биш энэ багш миний хүүхдийг ялгуурлан гадуурхаж одоо ад үзэж загинж зодлоо гэх. Нөгөө багшаад авахтана. Ингээд явчихж байгаа. Хэцүүлдэ яваасан. Нөгөө юм халамжинд бүр ингээд орцсон хүмүүсд хаасаг байна шүү дээ. Тэгээд ерөөсөө тэр одоо бүр нэг бод жишээ биш хүмүүс зөндөөл байгаа шүү дээ. Зүгээр өөрийнх нь амьдарч толгоо орогдож байгаа өөр гэр нь хашийн хорон лалуур төш бүр вайрал болсон шүү дээ. Хорооноос ирээд яаж вэ? Тий, цэвэрлэлтэй чөлөөний. Тий. Тий. Юусэн шидэд юм хүмүүс байна. Энд бас нэг юм тэр цалин үнэхээр нэмэх боломжгүй бол заяа. Бид нэг дээрээс үш хаяа нэг дуурч чаддаг юм. Татвараа болгочих байсан. Нэг бол тий. Нийгмийн даатгал юм уу, татварын юугаа бол. Нийгмийн татвар, хууны орлоо, албан татвар, тэгээ гадагшаа гарч байгаа гаднаас орж ирж байгаа бүх татвараа сайхан буулгаад өгч байна. Гадагшин бас нэг шийдэл мөн бохгүй. Энэ амар том шийдэл болох байхгүй. Зөвхөн багш нар дээр биш, давхар эмчнэрт нөлөөлнө. Давхар цагдаа нарт нөлөөлнө. Хувийн хөвшилтэй нөлөөлнө. Яг хамгийн их хөрхөн нөгөө манай дарга нар хөрхөн. Тийм. Эд шуушных нь мөнгө багасна. Тий. Хүүхдэн 7 хоногт 2 удаа сангаа явж чадхаа байна. Тий, оройдоо 3 янга шатдаг байсан бол 1 янга шатдаг. Ер нь бол наад буугаа яжиж байгаа ч гэсэн үнэн шүү. Стресс тайлах йогдоо суугаад йогийнхаа багшийг шааж чадхаа байна. Хэцүү наа чи ийж амьдралын асар том проблем баггүй. Тий. Тамхины зэг дээр янхны ажид авч байгаа байна. Тийм шүү дээ. Гэхдээ яг уул нь бол хамгийн ингээд сая ч гэсэн ингээд багш нарын суулт, ахмадын суулт, эмчнэрийн суултан дээр нэг ингээд дуурчих юм байхгүй байхтаа гэж харж ирсэн. Гэтэ ингэж юусэн нэг ч дуурайг үлдээ. Тий. Зүгээр татвараа болгоч бол яг алах гэдэг. Татвараа болгочих юм бол бас дээрээс нь хүмүүс одоо энэ ажилд орж байгаа хүмүүс ихэнх нь би нийгмийн даатгал төлөхгүй гэдэг ажилд орж байгаа. Тэгээд тэрийн нөгөө тухайн компанийн нэгтлэн санхүүн одоо ямар нэгэн байдлаар зохицуулж байгаа баг. Ихэнх компани нэлээд их тэгж явж байгаа. Хэрвээ татвараа болгочих юм бол хүн болгон өвн сайхан татвараа төлөөд ядчил нэг гадагшаа тутгсан солонгосын визэнд ороход татварын асуудалгүй. Тий. Одоо чи саяны жижиг хэлж байгаа дээр татварын бодлого маань өөрөө манай Монголд бас гаж тогтолцоотой шүү дээ манай Монголд татвар чинь. Уул нь бол одоо бидний сайн мэддэг Скандинав орнууд ч юм уу бусад орнуудын жишээг харахад
Татвар ер нь яах гэж тэр ус иргэд төлдөм бэ гэхээр эргээд нөө нийгмийн үйлчлэгийг авахгүй шүү дээ. Нийгмийн үйлчлэгийг авахгүй шүү дээ. Эсвэл одоо боловсрол үнгүй ч юм уу ингээд маш олон нөгөө бенефит гэж давуу талууд байдаг учраас тийм татвар авчдаг юм. А манай Монголд болохоор хамгийн давуу тал юм татвар авчаад байгаа хөө. Яг эсэргээрээ болчиход байгаа. Манай Монголд болохоор зүгээр бооцоод тоглоом нь өөрөө татвар болчиход байгаа. Яг сайхан нийгмийн татварлаа төлж байгаа 60 насны дээр тэтгэвртэй гарыг шаасан чинь 59 насны дээр өөд болчихж байгаа. Тэгээд тэр нь ерөөсө гэр бүлд нэрэж ирдэггүй. Шоолцдог. Тийш. Хамгийн сүүлд чинь миний мэдхийн эсрэг нугаа баахан татвар. Нөгөө хүмүүсийн тэгсэлээ гажуулсан хүмүүсийн хэрэгцсэн гэсэн шүү дээ. Гэх мэтчлэн ингээл эргэж ирэхгүй юм ингээ мөнгө өгөөл. Жил сар болоо. Тэгэхээр л та татвар л болгоч. Тэр эрүүл мэндийн даатгалаар яг нэг сайхан имжлүүлж үзсэн байна. Яг вэ нэг ганц хоёр шинжилгээ л өгнө үхээс имжлэг. Эрүүл мэндийн даатгалаар чинь би яг нэг ганц хоёр тусал бол хийлгэсэн юм байна. Нэг дүүгээ. Тослох мэдээж бол хийчихэд байх шиг байна. юу ч хийлгээгүй юм шиг. TV сте хэлчихсэн шүү дээ. Харин тийм. Аггүй. Энэ өстө нүгэл бол хотлоо ярьж шүү. Нэг шүдэ авах гэсэн. Зөв. Болоод. Гэтэ маш их яргалсан юм байна. А тэр чинь бас нэг яг нөгөө миний хэлээд байгаатай адилхан хувийн эмнэлэг рүү яваад орчих хэр чадвар чансан хүртэхгүй эмчнэр дэндүүлдэг байж байгаа. Тэгээ энэ дэр бас нэг юм нөгөө Монгол Улсын боловсролын их сургуулийг одоо би ч өнөөдөр үзээд байгаа юм байна дөө. Мобисийн босоо оноо нь босод сургуулаас бас баг. Маш бага шүү. Тэгэнгүүт тэнд яг үнэхээр багшуулыг яг ирж байгаа сэтгэлдээ сайхан хүмүүс байгаа баг. Яг бас зарим нэг нь хинхэн ч юм уу, талан ч юм уу, цөөнгөө хувь ч юм уу. Сургууль авч чадаагүй мобис руу шаагаад орчих. Үндсэндээ 50% гэсэн. 50% нь ерөөдөө жоохон сургуулгууд ч юм уу эсвэл за яах үнгүү сурах юм байна. Тэтгэлэг өгчих юм байна гэдэг зорилгоор нэгдүгээр нөгөө боловсролынхаа салбар руу өөрсдөө төрийн бодлогоор нулимад. Тий. Юу нэлтэн шүү. Яг Наранбаяр чинь бас нэг сүүлд нөгөө өөр янз янзын мэрэгчлээ хүмүүсийг 45 хоногийн нэг багшлах курс сургаад тэгээ нэг багшуулгыг гэдэг эсвэл одоо тэтгэврт гарсан багш нараа эргээд ажиллуулъя гэсэн янз янзын бол яриад байгаа. Тэр ямар тайчих клубын дадлагчлалцсан хувцас авч шүү. Тэгээ ерөөдөө тэр нь бол эргээд маш шүүмжилт өссөн л дөө. 45 хоногийн курс суугаад багшуулдаг бол хүн болго багшуулноо. Энэ цагдаач чинь бас 45 хоногийн курс суугаад цагт авчдаг гэдэг. Тэр чинь бас нэг юуны нэг тусдаа сургууль юм байна. Тийм байх. Тийм, нэг тусдаа юм шиг. Тэгээ тэр бол юу? Зөвхөн нөгөө олон нийтийн цагдаа магадад тийм тусгай биш. Зүгээр энгийн. Зүгээр олон нийтийн үйлчлэгэнд л байх. Түүнээс биш мөрдөр төлөвлөж болж чадахгүй шүү дээ. Чадахгүй хэмжлэх юм уу? Тасгай яг бүр нарийн одоо нөгөө мэрэгжлийн юм сөхөлөгч юм шиг байна шүү. Тийм. Би бас нэг тийм нэг навигач юм одоо нэг тийм сонсож. Монгол жилд 5 физикч 500 жүжигчин төгсөж байгаа гэсэн. Тийм. Тэгэхээр ч нөгөө физикийн ангид эрсэлт 8 бага байсан. Тийм, физикгүй хийм бас маш бага байна. Физик химийн салбар, энэ байгалийн ухааны салбар бол үндсэндээ баг эсэгчгүй болж байгаа. Тэгэхээр үндсэндээ манад бол нөгөө шинжилгээ ухааны салбар бол юу гэж маш их зөвлөж байгаа юм байна. Үндсэндээ бол одоо энэ салбарт бол хөргөө. Ер нь бол одоо ихэнх дэлхийн улс орнуудын дунджийг харахад бол шинжилгээ ухааны боловсролын салбарт бол ядаж тухайн улс орны засгийн газрын төсвийн ядаж нэг 10-аас 15 за дээд нь 20% тасцуулна гэсэн үг хууль. Манай Монголд бол баг хит хэмдээ баг нэг хоёр өвч хүрч байгаа юм даа. Тийм, уусаа тийм л байна. Тэгээд тийм байгаа болохоор л одоо нэг орон нутгуудаар уул уурхаа дээр очиод утас орчаад машинаа асаач, машиныхаа гэрлийг асаачаад дуу чангас тавьчаад ухуулахгүй гэж асаад байгаа хүмүүс амар их болоод байгаа шүү дээ. Тийм. Захиалгатаар гисгэрний баян. Тийм. Гоё л доо. Тэгээд одоо тэр нөгөө ер нь бол тэгээд шүтис мөстис ч гэсэн ингээд хараад байгаа. Тэгээд одоо хүнсний инженер, барилгын инженер, зам тээвэр тиймэрхүү юмнууд л ер нь одоо шүтис ойлголт баг хийх юм байна шүү дээ. Тэнд л алдчихж шүү дээ тий. Сойсод мэдээж ойлгомжтой жүжигчин дээр дуучлал болсон. Нөгөө дээр мобис руу болонгот яг тэгж нэг босго оноондоо тэгзэхгүй бүдэрч унахынхаанаах нь мобисийн босгохыг авчаад байгаа шиг байгаа л да. Тэгээ угаасаа өөр сургууль авч чадаагүй болохоор хамгийн сүүлийн сонголтоор орсон. Нэлээд юм би таньдаг. Тэгэхээр энэ юу юм л маань даа л гэж бодсон. Эсрэгээр уул нь бол тэр чинь тусварлын их сургуульч өөрөө босгоно өндөртэй шаардлага
Сайтай. Одоо нэг осондоо манай Монголын ирээдүй болсон ирээдүй бэлдэж байгаа шүү дээ. Чиний бас суртахуураас нь ахуулаад тий ястан тарих толгой гэж нэглэх үжил бодлын дэлгэрүүлэх хөгжүүлэх одоо багаас нь тэгж одоо усалж байгаа хүмүүс маань ер нь босон өнөө өндөртэй тий болж өгүүлэн юм жоохон өөр ингэсэн үжил бодлоо ингээд бат суудсан тийм үү зөв илэрхийлэмжтэй хүмүүс нь баймаар юм шиг санагддаг байхгүй тий. Тэгээ нөхгүй бол тэгэл энэ чаач дөө гэсэн нөвдөд орох хэр чинь тэгээд тий бас хэцүү баг. Яа, оруулаач хадлуулахаар л юм ирж байна. Ямар жоохон зүгээр яг энийг катлж чинь. Ихэнх ярьсан юм асуулаа шүү. Тэгээ ер нь худлаа биш үрил л байсан тийм шүү. Тэгээ үнэн бодтой л байсан. Худлаа жүжиглж ярина гэж байхгүй шүү тийм. Подкаст гэдэг чинь өөрөө бодтой байх хэрэгтэй. Худлаа биш байх хэрэгтэй. Бодит асуудлыг л ярих хэрэгтэй. Боловсролын сайд салбараас бол Наранбаяр гэдэг сайд бол явчихмаар. Ер нь бол Наранбаяр гуайг бол би гуйч багтай Наранбаяр гэж уулын шинэ Монгол технологи шинэ Монгол сургуулийг уулын хүн шүү дээ. Харин тийм гэсэн. Би уулын анх бол ингээд нөгөө хөтөлбөрийн үндэсний нам ам гээл ингээд нийгмийн асуудал яриад ингээр бас их зүг бодолтой ухаалаг үе болов гэж бодож ирсэн. Тэгээ яг ингээд өөрөө их мэдл төрөөд ингээд эхлэхээр тэгээд л бас л болоогүй л гэдэг. Толгойн комплексоор ингээд явчихлаа. Тэгээд хүн намч одоо тэгээд хараад исэн чинь сүултээ зүгээр л анхны гарч ирсэн PR-нд нь манус нь уурдагдсан. Энэ яг зөв хүмүүс дотор нь ороод булангарчаад байна уу? Гэхдээ угаасаа булангартай гарууд манусыг зөв дагдчихсан гутаа гараад байна гэдэг чинь. Зөв дагдцад часан юм шиг байна. Ер нь бол яг би бол нөгөө хоёр талаасаа л байж байгаа. Бүгдээрээ тийм байх гэж баймаар байна. Бүгд одоо арайч ус тийм маргалгүй гэж бол байхгүй байна. Тэгэхээр нөгөө тогтолцоо өөрөө бас хүнийг хүссэн үсээгүй ялзруулаад байгаа шүү. Магадгүй гурлаа ч гэсэн дээшээ гараад бид гурав бас ингээл янз янзын аргаар ингээл нөлөөлөх гэж оролдоо сүрдүүлээч гэдэг юм мөнгө төгрөг амлаад ингэдвэл магадгүй гуруулахнаа тогтолцоо өөрчилж чадахгүй гуруулаач уусах юм. Магадгүй вакуум ч байгаа. Тэнд очоор вакуум жаад асуудал биш гэл ингээл нөгөө вакуум яг тэр дээр гардаг дээр тодлох юм бол би бол одоо нөгөө манайд бяцлагны үйлдвэр, айрагны үйлдвэр, сүүний үйлдвэр барьдаг ш. Би бол пивны үйлдвэр барьна. Тэр бол ихтэй ашигтай ажил шүү. Тэр бол тийм. Тэр бол өстой ашигтай ажил. яг цэвэр үйлдвэрийн яг тийм тий. Гэхдээ магадгүй одоо энэ Центава шиг ч юм уу том яг брендийн пив гарах. Тийм улсын үйлдвэртэй болчих. Одоо нөгөө нэг тэнэг биш надад сонсч байгаа. Пивны үйлдвэр ирэх чинь эх хоноод өсвөдөр шааж байгаа. Тэгээс Япон мохончод насах чинь тэгээд бүр хэдэн зуун жилийн түүхтэй манаар том үйлдвэр шүү дээ. Тий. Бүтэн нэхэнд яг бүр ингээд одоо техникчдсэн би ч бүр үйлдвэртөө орж утсан байхгүй. Тий шүү дээ. Тэг чинь тэжиж бүр ингээд бүр одоо нэг ийм аягаар тэр нэг ийм том янгс агуул худна шүү дээ. Одоо нэг үлээ хадгалж танкнууд нь тэндээс зүгээр ингээд одоо манай Монголын 3 сая хүн өдөрт нэг аягийг уухад 100 жил болж шааж байгаа. Тийм их рүү байгаа. Тэр чинь маш их нөхцөлтэй. Тэгээд нэг том үйлдвэрийг ингээд шилэн цонхоор ингээд харан заяа. Зөөр пианод нэг гэж гарч байгаа шүү. Өдөрт хэдэн сая угаарч гардаг юм заяа. Хэдэн сая тэр бомарч гардаг гэж үү. Тэгсэн мөрлөө тэр үйлдвэрт нь 14 хүн инженер л байгаа. Зүгээр л нэг юм тавьжээд төрсэн. Нэг телевизэн дээр очоод ингээд явчихдаг ерөөсөө тэр одоо хэдэн төрний цалин авдаг юм гэдэггүй. Тэгэхээр яг хөө ганцхан сектор бол орж харж байгаа юм бол цаашаа ингээд магаар олсон юм. Авилтд тэгэл тэр чин яг тухайн мууж одоо улс орныхаа тэгэл амар их санхүүжилтүүд юу гэдэг тийм. Эдийн засагт бас дэлгэмнүүлж байгаа ш зүгээр л маань ч одоо бас нэг одоо юу гэдэг юм за пиав гаргадаг юм гэж бодоход зүгээр одоо ингээд айраг маяг гэж үт юм ба тийм. Шимээ ярих мэрэг гэсэн яг тэгэж үйлдвэрлэж гаргадаг бол одоо саки макигаа ингээд японочч наашаа ингээд орон боловлоо шийдэж ш тэрнтэй адилхан ингээд тэгж нэг үйлдвэрлэгч орон болчиход болсон сайхан тийм. Энэ дотороо. Тэгээ манад гол нь нөгөө энэ дээр байгаа нөгөө хөөх юм уу дамын 8-ч чинь нөгөө бидний үйлдвэрт болох хүсэхгүй байх шүү. Яг тэгэхээр бид нар хэрвээ үйлдвэртэй болоод эхлэхээр чинь нөгөө бид нар ажлын байрт болоод эхлэх байх. Ингээ энэ гудамжинд авч байгаа мөнгөтэй болоод ажилтны хүмүүс ч мөнгө ажлын байртаа болоод эхэлнэ. Тэгээ нөгөө хөдөлмөрийн үнэлэмж дээшлээд эхлэхээр чинь өсөн өсөөгөө нийгэмд нөгөө ядуу баян ядуу ялгаж багасч эхлэх. Дундаж давхар гэж юм мэдчих эхэлнэ. Тэгэхээр энийг хэн хийхийг хүсэхгүй нэхэ нөгөө олигархууд чи хийхийг хүсэхгүй байна. А ер нь бол нөгөө сая хулгайгаа игээ дамын 8-аагаа игээ явсан эдэрт илүү амраа. За том нэг дөрвөн зүйл байгаа. Тэгээ бас энэ дээр нэг юм бүр баг байхаас нь нөгөө баян хүн бол муухай ядуу хүн бол байгаагаараа сайхан амьдрах хэрэгтэй гэсэн новшин юм асуулгаад өгсөн. Тийм бас байгаа. Яг ингээд өөрийнхөө хөдөлмөр чадамжаараа яваад мөнгөчсөн
төрөлтөй болцсон хүмүүсийг үзье тааш. Одоо магадгүй нөгөө ариун цагаан хөтөлбөрөөр баяжсан байж болно шүү дээ. Тийм Тэгэхээр хөтөлбөрлөө баяжсан байж тийм хүмүүсээ шалтгаангүй үзье тааш. Наа чарт ямар нэг юм байжлаа. Тэгснэ нэг одоо хашаа башинд амьдардаг ч юм уу тэгэнгүүтээ нэг салангаа буухаар нэг өстө гүрийж гадна ганц тортой юм хоёр тортой ч юм ингээд бариад гэрлүүгээ чинь хоёр тор дүүрэн гарч ядраад алхаж байгаа шүү. Эн чинь байгаагаараа сайхан амьдрал хуцааш. Нэг ийм нэг сонин нэг ийм новшиг ямыг ингээд хүмүүсийн тархинд ингээд суулгацсан. Тий. Өөдгөө шүү. Тэгснэ бас нэг юм болохоор одоо нэг ажил хөдөлмөр дээр оюуны үнэлэмж юусэн байхгүй шүү дээ. Энэ маш шалтгаалгаар ажиллаж байгаа хүмүүс хизээч үнэлэхгүй. Тэгэл нэг барилга дээр одоо ажиллаж байгаа хүмүүсийг л тэр минь өстой юм даа. Үнэ. Энэ минь өстой юм даа. Ийм сайхан уран гартай, тийм сайхан юм ийм. Ингэж яхад чи өстой ажил. Юус энэ дэр амар хурд шүү дээ. Тэгээ ер нь бол манай Монголд бас нэг том асуудал бол энэ нөгөө оюуны үнэлэмж, хөдөлмөрийн үнэлэмж бол аюу тэгш бас л да. Тий. Тэгээд тэр нөгөө оюуны өмчийн талаар бүр яаж ирэх вэ? Тэрийг бол ер нь баг яриад чирэггүй дээ. Тий. Уусаа яриад хинч ойлгохгүй. За. Аюу би чөлөө авчих хүн дугаараас. Ихнэр тарсан байна. Хамаг том болсон байна. Уусаа ингээд өндөрлөд байна. Ерөнхийдөө цаг 1 минут бол. Ер нь бол цаг. Эндээс угаасаа хасаадах яриа байхгүй. Тэ байхгүй. Тэгэд би бол төгсгөл нь одоо зүгээр бэлтгэж байгаа юм шиг. Англи хэлний багш найзтайгаа би сууж байгаа. Ерөнхийдөө бол бас хүүхдүүдээ одоо нэг их хэлээ битээ зүг. Одоо манай охин бол ерөөсөө нөгөө битүү англи болсон шүү дээ юм сонин. Нэг хар багаас л нөгөө яа да дүү үгсээр байгаа тийм. Тэгээд одоо бол нөгөө хичээл сургуульд орсноос нь хойш мэдээж нөгөө утасных нь хэрэглээ бол ер нь өөртөө ч гэсэн яг нэг хүүхд байхдаа үздэг байсан тэр нэг дуу муу тийм мас сонирхоо болоод эхэлдэг ер нь бол тэгэл нөгөө нэг түрүүний яриасан нөгөө инфлюенсерүүд рүү чигээд орсод байгаа шүү дээ. Тэгээд яг нөгөө хар багаас тийм сүртэй ингэж үссэн бол ер нь бол англиар бол ингэж бүр монголоор ярил л да. Гэхдээ англиар бүр ингэж манидээс дээр ойлгох нь ярина ингэж хөгжин тий. Тэнгүүд англи монголын холиод ингээд явуулж игээд эхлэх бас болохгүй. Яг яг тодорхой төвшин 6 настаас нь хойш ч юм уу үндсэн суурин тавигдсан болохоор ингээд английн нэг юм нас журмынхан дагуу заагаад тий. Одоо бол ингээд монгол хэлний дээр төвлөрүүлэх ер нь бол тийм бодолтой байхгүй юу. Тэнгүүд зарим эцэг эхчүүд болгоод ингээд хүүхдээ монголоор ярихад нь уурлаад байдаг. Тэгээ чинь өв соёл бас үлдэх ёстой шүү дээ. Тийм үстэй тий. Хэдий одоо дэлхий ингээд дайшлагдаад тэгээ ингээд тэр хэл хэрэгтэй болж байгаа ч гэсэн ер нь бол ингээд өөрийнхөө үндсэн төрөлх хэлээр тэр хүн чинь ярьдаг байх хэвээр боловч чаддаг байх хэвээр тийм үстэй. Тий. Тэгээд яг сурах хэвээр цагт нь бол тэрийг сургаад угаасаа энэ бол тэр хүүхдүүд өөрийнх нь амьдралын туршид нэг сурсан эрдэм сураар болдгоо гэдэг шиг энэ бол ингээд түлхэц болох хэвээр зүйлээс өв соёлоо бол мартах бол байхгүй гэж бодоод ялангуяа нэг залуу гэр бүл залуу одоо 24-5-тай залуучууд бол хүүхдүүдэд монголоор ярингууд энийг англиар өгдөг үлээгээд хүчээр гэж чихээд байгаа. Тэр хүүхдэд зүгээр тэрийг сурах нэг юм сонирхлын өдөөж тэрийг одоо нэгээс нэг юм сонирхгүй болоод ингээд хаях биш ингээд сонирхлын багаагаар ингээд өдөөгөө л ингээд нэг барьж байж байгаа яг сурах ёстой цэг дээр наваачаад ингээд заавал энэ ямар үед юм. Тэг яг энэ дээр бас нэг монгол хэлний үн цэнийг их чухал зүйл байна л да. Яа тэгэхээр бид нар ерөөдөө нэг сүүлийн 10-20 жил бол энэ өөрсдөө үндэсний хэлнийхээ үн цэнийг аягүй доош хангасан. Монгол хэл яг хөө ингээл гой юм яриад монгол хэл маань гой шүү, их хэлмийн шүү гэж яриад байдаг ч гэсэн яг бодит байдал дээр ингээд их хэлний бодлого ч юм уу тэр тал дээр бол яг монгол хэлийг яаж илүү утга учиртай байх вэ, яаж үн цэнтэй байх вэ гэдэг чиглэлээр үйл ажиллагаа маш хангалттай хийдэг. Хэдэн ч удаа дүрмээс үлдсэн тийм. Үүнээс болоод яаж байгаа юм бэ гэхээр эргээд монгол хэл өөрөө нэгдүгээр хөгжихгүй байна. Хөгжиж байгаа ч гэсэн дандаа нөгөө гадны хэлүүдтэй нийлж ингэж хөгжиж байгаа тал байна. Тэгэхээр хэл гэдэг чинь өөр юм органик зүйл учраас байнга л хөгжиж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл англи хэлээр бид нар монгол үгнүүдийг одоо орлуулад эхэлчихлээ шүү дээ. Тийм шүү дээ. Facebook монгол үгээр болчихлоо шүү дээ. Instagram бас л монгол үг. Тэгэхээр хэдийгээр энэ гадны технологи ч юм уу гадны хэл харь хэлний үгнүүд орж ирж гисэн монгол хэл ч бас хөгжиж байгаа. Гэхдээ монгол хэлийг илүү сайжруулах гол зорилго нь түрүүний яг бэгийг хэлдэг үн цэнийг илүү хүүхдүүд ойлгох. Яагаад монгол хэл маань гоё? Яагаад бид нар үндэсний их хэлээр бахарх ёстой гэдэг тэрийг заавал нөгөө бидний уламжлалт ойлгохоор мэдрүүлэхээс илүү кино урлагаар дамжуулж, анимашнээр дамжуулж, магадгүй саркастик маягаар ч гэсэн хүүхдүүд хүргэж болохоор биш гэсэн санагдаад байна. Хөгжөлтөө маягаар эсвэл янз янзын одоо гоё юм контентлж маягаар хүүхдүүд хөгжиж. Энэ одоо хүүхдүүд чинь бол тийм уламжлалт маягаар юмыг ойлгохоос илүү хөгжөлтөө, илүү энгийн тийм
Яагаад энэ монголоор ярих хэрэгтэй гэдэг тэр илүү тэр сайн талуудыг илүү хүүхдүүд ойлгуулж байгаа юм бол монгол хүүхдүүдийн хувьд бол нэг ч бас ингээд нэг хилээ мартчихсан тийм тал бол байхгүй. Харин яг нөгөө хувийн хит их гадны сургуулиуд үүснээс бас нөгөө яхахгүй харь хэлний шалтгаанаар хүүхдүүдийг гадаад сурах шахалтанд орж одоо өссөн өсөөгөө чи гадаад сурч гэдэг юм уу чи гадаад сур эсвэл чи ер нь төгсөөд Америк үеишээ гэхээр хүүхд чи өссөн өсөөгөө нөгөө англи хэл сурахаас аргагүй болчиход шүү дээ. Тэгэхээр тэр шалтгаанаар л илүү их сураад байна. Түүнээс бол яг монгол хэл ер нь хэрэггүй ямар ч ач холбогдолгүй гэж ер нь боддог тийм монгол байхгүй гэж үзэж байна. Уусаа тэгтээ ер нь яг сүүлийн үеийн шинэ залуучууд л тийм болоод байгаа байхгүй ерөөсөө. Чи бол англи хэл сур чи ерөөсөө л наад чинь амьдрал хэрэг болно. Тэгээ монголоор ч чи үгүй ер нь Наранбайр сайдаас урд гэж бодож байгаа байхгүй. Манай сайд маань л тэгж бодож байгаа болохоор сурах бичиг одоо л гаргаж тавихгүй. Тэгээ сурах бичиг гаргаж тавьмаар байна уу тийм. Тэгээд одоо дүүрчтэй одоо яг русский шиг л орж хамаагүй одоо тэгээд бата таваа хэл байснараа дахиад шаа. Тэгээд гаргах яа дэстэйс нэг сурах бичиг гаргаад ир гэдэг шиг. Нэг сүлд нэг нэмэд нэр хэлж яваачлаа мартсан. Ер нь зөвхөн яг нь монгол хэлний бас хэл гэдэг юм уу энэ зүйлийн маань бас нэг хосрогдох болсон нэг том шалтгаан бол монгол хэлээрээ бид нар нөгөө юм уншихгүй байгаа шиг болдог. Уул нь бол нөгөө хүн чинь нөгөө хэлээ тэр хэлээрээ илүү сайжрах үндэс чи унших шүү дээ. Юм уншихгүй бол зөвхөн ярианы хэлээр хүн монгол хэлтэй байж байхгүй шүү дээ. Юм уншиж ийж ойлгож тэр ярьж байгаа хэлээрээ юм уншаад ярилцаад ойлгож ийж бидний монгол хэл сайжрах. Бидний баг байхад нөгөө унших бичиг гэж хичээл гардаг байлаа шүү дээ. Тэр унших бичиг хичээл дээр чинь дандаа нөгөө хөөрхөн тийм үлгэрийн те айгуу тийм гоё тийм сургамжит гоё яруу шүлэг мүлэг бид нар ч уншдаг байлаа шүү дээ. Тэгээ тэр чинь өөрөө эргээд юу харуулад идэг вэ гэхээр нөгөө уншиж ийж, хэлж ийж, ярьж ийж хэлгийн тийм органик зүйл учраас ингэж ийж нөгөө хөгжиж сайжирдаг. Үн цэнийг хүмүүс ойлгодог. Тэгэхгүй манай монгол хэлний хичээл одоо яаж ихээр зөвхөн нэг юм дүрм заасан монгол хэл гэж бараг л дүрм гэж ойлгуулад байгаа байхгүй. Гэтэл хэл гэдэг чинь өөрөө тал юм байгаа шүү. Айгүй баялаг. Тэгэхээр тэр талаас нь ганцхан төвшгийг л нэг чаач бидгээр ном биччихлээ гээд нийтрээ гэдэг бол бас яг нь сүүлийн хэдэн жилийн сурах хүчиг тэр чигтээ чаач бидээ шааж байгаа дөө. Бараг л тийм. Нэг юм сая 400-ийн цалинтай ямар л багш тийм тэгээл ном боловсруулаад сууж идэв юмс. Тэр чигтэл чаач бидэг. Тэгээ нөгөө зарим нэг сурагчид нар нэг садар балер юм бичлээ. Тийм бичигдсэн байл шүү дээ. Зүгээр өгдлөө бичсэн болоод нөгөө компьютер нь тийм болоо юм гаргаж өгч байгаа. Тэгээс хүн өөрөө тэрийг санаж хэрэглэж байхгүй шүү. Ялангуяа багш хүн боловсруулж байгаа тохиолдол хийж нэхгүй байхгүй юу? Тэгэхээр энэ сургуульчгүй дэрчгтэй шааж гэдэг. Тэгээд энэ ном нь хоцроод байгаа нь эсвэл нөгөө чаач бид ихэд төлөөгүй юм болоо. Тараа чаач бид Шанда төсвөн нотлогдаг гоо чаач би бас юм байна шүү. Тийм байж тээ. За ингэ өндөрлээ. За ингэ л доосон. За ингэ бид нар угаасаа хүссэндээс дууссан үбэгийн маань их нэртэй дуудаад явлаа. Гадаа гүйт минь манайхаа нам руу орчихсон. Тэгээд ихтер маань өглөөс нилээн хөрх нэмгөө хуцтай явсан санагдаж байна. Тэгээд одоо ер нь очиж авахгүй болохгүй. Байна л да. Тэгээд ер нь угаасаа дуусгах гэжсэн дөө. Тэгээд өнөөдөр маань нэртэй жаахан панд урч стрессээ тайсан чамдаа баярлалаа. За баярлалаа. Стресс жоохон тэгсэн тайлбарсан оролцуулсан бэги жиж баярлалаа баярлалаа. Тэгээд хэдүүл бас яг усаа хөөрөлтлөө. Гоё л ярьлаа тий. Тэгээд дараагийн бас өөрсөд байсан хөөрөлтлөө. Тэгээд. За тэгээд хүрсэж баярлалаа. За баярлалаа. Пока. За пока. Бай. Бай. Наран баяраа зайлаарай.